болохгүй нөгөө хин блэ. Хин. Танай сагсны нөгөө майк. За энийг кат. Энийг катлах гол энэ Инхийн од шиг хараалын. Чаачнаас. Хилцэн шүү. Сайн уу? Дуураач. Ярилтаа. Өөрөө сайн биш үү? Юу вэ сайн уу гэсэн шүү дээ. Сайн байцгаана уу? Бидний подкаст гэж. Чиний подкаст биш, бидний подкаст эхэлж байна гэж. Өнөө за ингээд төлөө гэл. Төлөө гэж хэлнэ шүү дээ. Надад завхарсан юм дахиад хэллээ дээ. Юу төлөөлж байгаагаа хэлэх хэрэгтэй. За цагаа харсан уу? Тэгвч яагагийн дуцсан ахгүй явсан очвоо. Гэс нөгөө хуваарийг харахгүй. Хуваараа. Ямар хуваар? Сүүл подкаст Яасан? сүүл бичсний дараачаас чи ямар тоглолт боллоо л гэвчгүй. Бичсэн дараа зөндөө юм болсон. За одоо шууд л зүгээр 6 сарын 20-оос л тоглолт болсон юм шүү дээ. харин одоо шууд зүгээр л хамгийн юу зүгээр одоо энэ 7 хоног амьсгалж байгаа одоо Роналдогоо яриад эхэллээ. За тэгээ Португалийн дэлхийн аврагт ер нь төрүүлэх үү? Тэр нөгөө багийнх нь хэн блэ? Юу гэж ярьсан гэдлээ. Багийнх нь хүмүүс бол яг нэг лалартаад байна. Өөрөж тэгэж яриаг. Ер нь хоорондоо л яг хөвлөлт тийм ярьслаа өгсөн. Хоорондоо зүгээр гайгүй л байгаа юм шиг л дээ. Бэлтгэлийн юу юм уу одоо нэг Португалийнх нь оруулж байгаа влог харахад бөөндөл гоё л байгаа л шүү дээ. Роналдо ч тэгээд өөрөө ч гэсэн тэр багийн уур амьсгал гоё байгаа гэдгийг илэрхийлэх гээд нэлээд хичээгээдсэн. Саний юугаас гоё л харагдчихжээ л шүү дээ. Хажуунаас харахад бол тий. Тэгэл тэр чинь за айгу гоё тоглолт болсон. Бүтэн үзсэн үү ер нь? Үзсэн шүү дээ. Би ч бас зумаг үзсэн. Үнэхээр би бол яг үзсэн юм байл. Би нөгөө нэг юмас л үздэг шүү дээ. Нөгөө Айшо стример л үздэг шүү дээ. Цаатны чи реакт 90 минут ингэж гоё давчилж үзсэн. 90 минутыг бас 90 минутыг 9 минутанд л үзсэн. Би яг тоглолт үзэхгүй байхгүй. Спидийг л үзээд байгаа байхгүй. Цаатны чи яах нь гэдэг хотлаа юм байна шүү Роналдо. 7-0 ажиллав. Өшт 4-0 шүү дээ. 4-0 юм. Би 7-0 7 наач юу шүү дээ. Герман 5-0 юм байна. 5-0 тий. Юу? Хитэн Роналдо байл. 2 шүү дээ. Ер нь баг Роналдо баг 4-5 хийвэл хийхэр байсан шүү. Тэгээ Үзбекистан шазаацсан бол тэгэл Португалийн ирээдүйд тун бузар болно тий. Харт. Одоо ер нь хамгийн чухал тоглолт нь Колумбтойгоо тоглоно гэсэн. Энийг хожиж яг цаашаа одоо нэг олон хүмүүсийн хүсэж байгааг Месси тэгээд таарна гэд хожигдчихвол юу вэ 32-т Англи дараа нь Испани тэгснэ Франц гэд. Тэгээд баахан үзий ядаж 2 дугаар бичснийхаа дараас тэгээд дотроо үзмэр л байгаа байхгүй тий. Роналдо бол айрлж. Юу баахан л илдэг бусаар хэлээд байгаа мөртлөө хүлээж байгаа л тэгээд үзсэн шүү дээ. Тасархай байсан тий. Гол оруулаад гоё. Одоо 40 хүн мөн үү? Үнш одоо 41-тэй юм шүү би тэгэж. Биологийн юу лээ? Юу гэж хэлдэг үлээ? Гэхдээ биологийн яг тэр одоо дотор биологийн насаараа бол тэрчээл хэдэн жилийн өмнө 19-тэй байна гэсэн шүү дээ. Тийм яг одоо биологийн нас нь тэр энэ надад нэг юу гэдэг үдээ тэр нас гэдэг үү? Биологийн нас байхгүй тийм. Биологийн 28-тай хүний биетэй адилхан биетэй би энэ бол тийм байна гэдэг шүү дээ. Тийм одоо 19 болсон юм би. Үгүй тэр би чинь яг 3-4 жилийн өмнө яхад наач яг доторх нь яг одоо биологийн нас гэдэг чи одоо нэг хоол нэг хоол идээд удаашрал харагдахгүй юм. Нэрэ гэдэг юм шиг шүү. Нэрэ. Яг тэр одоо миний ойлгосноор тэр биологийн нас гэдэг нь яг одоо нэг хоол идээд одоо баас олж гадагшлах нас нь 19-тэй хүнийх шиг тийм. Тэгээ гоод хийхгүй одоо 19-тэй болцсон одоо яаж бас тийм зөмгөө хийх. Аач биологийн нас яриа за. Тэгээ Роналдо ч одоо тэр чи юу яасан бэ? Би товчхон тэмдэглэсэн байхгүй. Яг 2 дахь минутын дээр Бруно ч 16-аар дамжуулж байгаа байхгүй. Түш. Тэгээ засч өгсөн ч юм тий. Тэгэл Роналдод өгөөгүй л дээ гэж. Яахад яг ихнийхээ зангаар Бруно ч бас өгөөгүй шүү дээ. Тэгэл бас тэгээд тэр Бруно ч одоо тэр сошиалоос яваад шүү дээ. Хүмүүс Манчестер Юнайтедтай сайн тоглодог. Шгшээдээ ер нь Бруно ер нь сул тоглолт юм биш үү гэсэн нэг тийм байгаад байгаа байхгүй. Та энэ дээр яриад л. Тийм шүү дээ. Би чинь хоёр талаас нь хэлээд байгаа шүү дээ. Бруно зүгээр
Бруногийн энэ жилийн улирал дээр нь түшиглээд Португалыг л тоглуулах хэрэгтэй гэж би бол хувьдаа бодчихсон байхгүй. Тэнгуүч яг Роналдо ороод ирсэн чинь эхний тоглолт бол амар онцгой болсон шүү дээ. Ерөөсөө яг ансамбл гэдэг хөлдөө нөхдөд байсан байхгүй. Тэгээ сая Узбектэр бол цаадвал чинь өстой нэг Порчго нээлээ шүү дээ. Яа. Үзбектэр бүр ингээ хамаг Майка тайллаа шүү дээ. Бруно ч ассист өглөө шүү дээ. Ассист өглөө сүүлдэр Роналдод бас тэр нөгөө чөдөө цохилтоос хөрхө үлгэж өглөө тий. Тэр чинь яасан шүү дээ. Клубтээ бас 2-3 удаа амжилттай хийсэн. Тэр бол гоё үлгэлтэй. Үлгөөл өстэй. Тэгээд чинь ер нь тэр тоглолтын шууд яасан юм чи ноно минь шүү дээ. Тэр бол өстэй PSG яа та. Тий би бол тэр гүрдээс хар нөхрийг бол гол дур гэдэг шүү дээ. Иргэлтийн цэг яа. Тэр чинь тэгээс арын хамгаалалт юу мөрчлээ тэгээд товтлогоонд бүрдэг араасаа сугараа гараад ирд юм л шүү дээ. Тэр 3 дахь минутанд шууд орж ирээд л дөнгөж 3 дахь минутанд л шууд Роналдогийн цангааг тайлж байгаа. Тий. Тэгээд 5 дахь дээр нь өөрөө дахин шаачиж байгаа юм. Өөрөө эхэлж гол хийдэг. Үгүй хамгийн ихний гол нь Роналдо гэдэг. Дахиад 2 дахьын дахиад хийгээд 3 дахьын наач нөө чөлөө цохилт. Тий. Чөлөө цохилт нь бол Португал амар эс. Тэр өстэй гоё. Харин би бүр сөн төсөөлөг юм болоо. Би бүр Роналдог ингээд за энэ шуу бодно эсвэл хаалт онно гэдэг юм гээл бодсон байсан байхгүй. Тэгсэн чи юу мань хүнчтэй. Тэгэхээр Бруно энэ очиад тэнд чинь шигнэлтэй тэгсэн. Бруно цохихгүй болчлаа гээл та тэгсэн. Бруно ч одоо Роналдотой булаацтаад байгаа юм шиг гал тэгжсэн чинь нөгөө чинь тийш алхаа яачгаа за Роналдо цохих юм байна гэж нөгөө чинь амсгаа алс тэр сүрдээ амар болчихсон. Тэгэл нөгөө нь очиж зөгчдөг нас тий. Тэр тэгэхээр одоо ер нь тэгэл бэлдчихин л гэсэн үгс тий яг. Тэгэл тэр цохилтоороо ер нь бол багийн уур амьсгал гоё байгаа гэдгийг л харуулчихлаа шүү дээ. Би бол тэгж л ойлгосон. Ер нь тэгээ багийн уур амьсгал нь гоё зүгээр фэнүүд л тэгээд байт юм шиг. Одоо Роналдогийн фэн бейс ч одоо дэлхийд бол токсикаар алдартай шүү дээ. Тэр Жон Нэв шинтэй чинь найз охин мохин баг хэрүүлээ гэдсэн. Инстаграм доор нь бүр баг наатха наа хүүхдээ алаа шүү. Тэр хоёрыг таарсан газар наадсан шүү. Гад бичээдсэн юм аа. Мессийн хоёр ч одоо тэгээ ядаргаат юм тий. Алхах болгонд бол тэгээ рекорд хийдэж шүү дээ. Сүүл Мессигийн талаар асуусан чи хариулахгүй л шүү дээ. Асуулт хариултан дээр. Дугаа гэдэг өөр асуулт шууд. Тэгээ нэг сэтгүүлчт нэг асуух гэдэг нөгөө яг Месси хийлээ, Мбаппе хаалаа гэсэн чинь дараагийн асуулт гэж шал өөртөө шаард. Одоо тиймэрхүү ярианд салгаж байгаа баха. Одоо үхсний ярих үү. Тэгээ баяа юу гэх одоо чи Роналдо бол чамаас та Мессигийн талаар юу гэж бодож байгааг асууж чи юу гэж. Би бол одоо яг надаас асуувал би тэгээд хэлнэ шүү дээ. Хөөх. Авьяас тэ шүү. Хөл бөмбөгийн анхан шатны юм бол заадахын чинь байх хэвдэл байх гэж. Тэгж л хариулах юм шүү. Тэр асуултыг алгасж байгаа нь хүртэл бас тэгэл гоё болгочихж байгаа байхгүй уур амьсгал тий. Тэр ч юм болж байгаа. Ямар ч үсэн тэр чөлөө цохилтоороо болол тэгэл багийн уур амьсгал гоё байгаа гэдгийг мэдрүүлсэн шүү дээ. Ой тэгтээ энэ жил одоо тэгээ Португалыг ороо авчил яах вэ? Нэр таароос асууя л да. Одоо юу яг энэ дугаараар зүгээр ингээд дүгнэхэд бол яг алтан медаль альбаг. Мөнгөн медаль. За энийг одоо би өөрийн хажууд байгаа. Дугаар болгоны сүүлд ингээд нэг таамаг өгөөд хөө хувирж болно шүү. Энэ маа найз бас нэлийн олон бас англ мангл төл бөмбөгөөр анаалаар мэрэгсэн. Найз руугаа хөдөлдөг би үгүй. Шүгэн дөрөв гэсэн үг байхгүй. Хин хүрлийн төлөө дөрөвт орох ба тэгээ хүрэл тэгээ мөнгө тэгээ алт дөрвөн баг. Яг одоо хүртэл. За Бразил 3-т 4-т хинтээ тоглоод 3 байл гэсэн. Мэдхгүй. Яг өмнөдөө бол мэдхгүй байна. Тэгвэл бол хин төрүүлэх үгээл төрүүлэн тэр нь үзүүлэн тэр нь хүрэл гээл. За тэгвэл Португал би одоо ховдоо тэгж л хүсэж байгаа болоод Португал нэг төрүүлчихээсэ. 2-т Япон. Япон мөнгөн медаль. За 3-т Бразил. За тэгэл 4-т нь хий. 4-т нь өстө мэдхгүй. Аргентин. Франц тэр авчаал. Зэмметр. Миний ч юм бол тэр ч угаасаа ихэнх хүмүүс ч одоо яг л Португал ч одоо нэгээр гарчвал яг тэр нэг Месситэйгээ тоглоод тэгээд Нидерланд шүү дээ. Тийм тоглолцоор байгаад ер нь баг финалд гараад ирэх юм. Ер нь хийх нь л өгөөд дийлэн шүү дээ тий. Тэр твит дээр харахад тэгэл нөгөө талаас нь тэгэл угаасаа Франц л юм шүү. Юу Португал Франц хоёр гэдэг. Тэгээ Франц төрүүлэх юм. Тэгтээ Португал төрүүлчихэл ер нь аягүй гоё түүх үзтээ тий. Тийш дээ. Одоо Месситэйгээ гоё тэнцэтгэж шүү. Тэгээ Месситэйгээ бүх юм аль тэнцэж байгаа шүү дээ. Неймар төрүүлсэн. Неймар маань хөрх Олимп төрүүлсэн. Олимп юм. Тий Олимп шүү. Нэг амар зүйлүүд юу вэ? Тий нөгөө 11 цагтдаг тэр чинь Олимп баг.
Риод болсон олимпиад төрүүлсэн. Тийм шүү дээ. Аа жоохон төөрөд тах Батгал шүү. үзэсгэлэнтэй тоглолт бол үзэсгэлэн бол төч юуч болоогүй тий. Таны бодлоор ямар үг? Би бол тэгж л Португал болохоор одоо Гэхдээ төрүүлчих юм байна. Англи. тэгтээ ер нь тэгээ харахаар яг угаасаа Франц ер нь бараг бат финал юм. Зөв миний ярьж байгаа юу бол зүгээр одоо энэ эхний хоёр тойрог яваад зүгээр ингээд гой санагдаж байгаа төрүүлж гэрч юм шиг харагдаж байгаа нөхдүүд юм байна. Франц Яаж нэг стат хараад тийм сүдтэй тийм баг. Миний ч би одоо мэдхгүй хүний үднэс. Одоо ингээд хоёр тойрог үзэхэд бол англи төрүүлвэл бас төрүүлж мэрч юм шиг тийм. Тэгээд нөгөө Франц ч бас нэг үзэлцмээр ч юм шиг. Франц аа. Тэгээд Герман ч одоо бас нэг хөөрхөн бас гусалцмаар ч юм шиг тийм. Герман. Испани бол би аваа ийцсэн шүү. Тэг чи юу лээ? Норвег одоо бас үзүүл үзэх хэрэгтэй. Норвегийн фанат л эвгүй л шүү дээ. Гоё уур амьсгал авч. Үнэхээр хөлбөмбөс. Энэ жил ихтэй нэг юу нэг л арай уур амьсгал нэг л арай гоё юм шиг тий. Нэг Кристианы уур амьсгал надад багийнхны тэр нэг юунууд нь гоё байгаад байгаа тийм нэг тийм тэр нөгөө юу яагаад байгаа юм. Ус бага дэмжиж байгаа те пенүүдийнх нөгөө нэг үзүүлж байгаа юм амар өнгөлөг санагдаад байна шүү дээ. Ер нь тэгээд гоё дид бүт цогцсон газар те спорт юуч гоё л болт юм тий. Хүмүүс тэр чинь тэгээд бүр амар онгоц онгоцоор нь загас явуулсан гэж хэлээ. Оранж явуулсан гэж хэлээ. Нэрээ тэр чи юу гэцээлээ айгу. Тийм загас оранж. Норвегийн шигшээ чи ерөөсө хоолн дээр бол яг манайхаар бол өстой цовдоо толгоогоо чирээд ирсэн байна. Тийм хамаг хоолныхоо материалтай ирсэн. Тэгээ одоо манайхын жишээ нь ингээл дэлхийн аврахт явхад ингээл цовдоо толгоо борцсон морцтой өгөөжийн боомоо явуулсан байгаа байхгүй. Тэнгод чи нөхдүүд яасан байх наа. 300 кг улаан загас гэж байгаа. Хөлдөө бууд бууд. Хөлдөө бууд бууд. Хоошор маш. 6000 жүрж гэж байгаа байхгүй. Энэ ширхэг юм бах та. Тоогооч могооч аваа хийчихсэн. Тэгвч угаасаа тасралтгүй 10 хэдэн жил ажиллаж байгаа л тоогооч нь яваад байгаа гэсэн хам. Бичлэг нь 116 кг бичлэг авсан гэж байгаа. Хийж байгаа ахлагтайгаа ч 35 жил хоолыг хариуцж байгаа юм шиг шиг байна. Доороо хоёр туслагтай. За юу болдогоос одоо Норвегийн хамгийн алдартай бол юу юм? Тэгэхээр нөхдүүд бол тэгэл загсаа идэл. Норвег гэдэг чинь хааланд юу яриад байгаа шүү дээ. Тийм хааландыг гал яваад. Тэр чинь одоо викингийн чүүдийн юу гэхэр чинь тэгэл ойлгомжтой хэлэгддэг. Тэгэл мах штэ ялгаагүй монголчуудтай. Тийм үстэй. Мах дан төмс тэгэл ер нь шүлмэл тиймэрхүү юм мэддэг үстэй киноноос талах малах чаддаг шүү дээ. 300 кг. За байгаль орчны. Аашаа. Ер нь манайхтай нэг хоолны юу мөн жоохон ойролцоо хаа. Сэрүүний сэрүүрээ. Ер нь сэрүүн уур амьсгалтай газар чинь мах их хийд юм шүү. Магадгүй хөө мэдхгүй нөө. Гэснээс нь мах хилэн 40 к алдсан биш үү? Мах 40 мянга тоо ямар мах хийж байна вэ? Өхний мах бараг иддэг болохоор техник санаа зовхгүй л. Би бүр үхэр танихгүй гэсэн. Тийм үү. Майн хавар полоо юу юм уу? Махаа алгаад байгаа гэж. Муур зур алгаад байгаа. Чингисийн баг мах нэрээ голгон зуран барьж идэв. Тэгээ галтгоонд ажилтдаг хүн төртөл аяа нөлөөтэй байна шүү дээ. Ер нь нөгөө хоолнд хоолмолны мах цаг авч идэг ус одоо бэлдсэн. Тэгээ шууд тест нэрээ онгоолго. Нэрнгээс хоолны мах цаг авч ихөө бэлээд ер нь хаагаад тийм болчихсон. Одоо том газрууд бол тэгээ дандаа хаягдл нөгөө идөө гарсан махаа тэгээ 0 байгуулах бол тэгж лааваланд иддэг шүү дээ. Хэмндэг шүү дээ. Одоо жоохон жижиг газрууд бол бүр махаа зөвхөн байлаад. Тэгэл одоо тэгээ гахаа дахиагаар нэг юм хайхын өмнө хийж байгаа юм шүү дээ ер нь. Тийм. Одоо стек мстекнээс одоо ингэ хайлт мэлсэн авдаг шүү дээ. Тэндээс махын ялгаа авчдаг. Хаягдл. Тэгээ зах махын ч юм уу стек нэ. Ер нь тоож тэр чинь тэгж хэмдэг баг шүү. Үйлчлээд байгаа гэж. Шууд гэдэг ханаал нэр ихтэй даа нэр. Өлөөс бач. Гэрт мөртөл одоо нэр мах аавна гэдэг ойлголт байх вэ? Эсвэл бүхрийн мах эзэн. Одоо нэр хоньны мах л нэр нэг аавал. Хүчин ер нь хоньтой бор өнгөт юм. Амаа. Тийм лээ. Дөө тэгэл. Ер нь хэцүү байна даа гэсэн ширэг мэрэг шүү. Норвег чи ер нь аваа явуучих юм шиг тийм. Мөхөр мал гэснээс яв штэ нэрчлээ бордоо тий. Тэр Норвег гэснээс загсан амир тийм сонин муучруулж иддэг загас гинөө. Биш тэр нэг сэрди гэдэг чинь хаанхын загас лээ. Сардин үү? Сардин. Чин тэглэг тэр далай малаа нууранд нь үйддэг шүү. Далай амир. Тэрүүгээр дандаа биш. Норвегчд ямар загас? Улаан загас гэж ямар загас вэ? Сардин гэдэг юм байна тий. Тунаа юу? Тунаа юм. Сардин гэдэг загас л байдیں۔ Тийм. Амар өргөө ирэлдэг тий. Энэ тунаа л гэж мэддэг юм байна гэж.
Өөргөө ирэлтлээ. Тунаач ер нь юу юм уу те амдаараа том загас юм уу? Амар том шүү дээ. Бараг энэ ширээ Хамаас том уу? Энээс том бараг энэ хамгийн жижиг юм. Японд ч тэгэл янз бүрийн амар дамын аминууд болоод идэв үст амар том тунаа гараад ирсэн л. Сардин том уу? Сардин чи нэг жижиг. Өө жаргах шиг цагаан бод. Манай нэг консерв шиг л юм даа. А консервных чинь сардин юм уу? Манай хөвсгөлийн цагаан загас чи юу юм гэж. Тэр тэгж бодогдчихсэн нөө консерв ингээд идэнгүүтстэй нэг дотор нэг төрс байгаад итгэдэг. Тэрийг Төрс байдаг нүд давмад. нүд даван идэр байгаа. Тэрийг идэх нь жоо сэвтэ санагдаад идэв. Амар тоохгүй байдаг шин. Тэгтээ нэг санаа гоё амттай шүү дээ. Жохон байх. Ямар нэртэй нэгсэн бэ? Шопрот гэсэн. Шапрат штэ. Тийм тостой тий. Амар тостой. Нэг килч уулаан тий биш үлээ. Килкач нэг томаттай. Тийм. Тэ. Тийш дээ. Шопрот. Ялгаа лээ. Шапрат ч нэг тостой шүү дээ. А тийм. Килкач нэг томаттай байхгүй юу? Аль ялан л гоё л хэвсэн. Одоо ч бүр идэхээчлээ. Одоо чи Одоо тэгээд одоо ер нь тэгээ ер нь мах идэхэж бараг болий дээ. Одоо Энэ яванда тэгээ мах ч одоо тэгээд тэр манайс одоо дэлхийн аврагт орохгүй гэсэн. өхрийн мах кэнс амьдрал руу ормооргүй байна гэшээхгүй. амьдрал руу орвол ер нь хар бараа юм байна. Энэ сүрхэр хэцүү юм болох юм байна. Би хүртэл сая одоо өхрийн махдаг ч гэсэн чи ёо. Нэр ажилтай тултал зээлтэй гэдэг шиг нэр яг тийм л байна да. Ажилгүй болчихсон. Годамжид гарахад бэлэн биш хүмүүсээ даны шин. Яар өөр их шоргоолч бас. Donation гэснээс энэ donation яагаад өгөхгүй. Дараагийнхаас юм дансаа тавих юм уу? Мөнгө олох гэж ингэж байгаа. Нидерланд чимүүдийн тоглолтыг үзсэн. Үзээгүй гэж. Моног өндөр юмнууд бөө гэрийн багаж шиг том шар юм. Үзсэн үү? Зүгээр өстөнд баг сагсч тоглож байгаа юм шиг юм байна. Гэхдээ би хайлайтыг нь ларстай. Өндөр юм байлээ. Моног юмнууд байл шүү. Ер нь энэ үйлрээс бас Самарвилийн бас гоё жил болж байгаа юм. Самарвилийг одоо Премьер лиг үздэг гэсэн нөхдүүд үе үеийн харж исэн бол одоо л цаад чи ирэх жил 90 цент хүрч. 90 цент хүрч 90 хург болох нэ. Үзэгч. Яг метр ирж байна. Нидерланд тэгээ 5-1-ээр хоцсон байна. Тэгж байна. Мистик Голланд их. Мөн Исакч одоо цэцэг царайлаа тэгээд одоо Исакч одоо ирнэ тэгээд хот юмтай тий. Шинг сони юм биш аа. Буруна ч одоо багтаа сайнд, клубтэй сайнд тоглодог шигшээтэй юм. Гакпоч одоо шигшээтэй сайнд тоглодог. Шигшээтэй мөн. Ливерпултэй бүрэг шүү. Тийм тоглогч нар байна шүү дээ. Саксан дээр ч гэсэн байгаа нэг үед. Дэни Шүүдер гээд Европын Германда юу. Германда хэвээр амар шаажгаад төрүүлчихдээ шүү дээ дэлхийн аврагт. Мэдгүй. Тэнгүүтээ NBA дээр л Сугранаас баг дамжаалс. Баг бүгд баг дамжиж чинь дөө. зүг тий. Цаашаа нэг тэр юунасаа нэг гэрээнээсээ ер нь тэрийг авчих байсан юм аа Тэр гэрээ нэг жоохон сони болоод өнгөрсөн юм аа. Тэр нэг юу л лекс төлөө. Босгүй нэг 80 саяг өгье гэсэн чи манай унчис өө баг байна гэж явсан. Тэгээд баг одоо тэгээд баг 80 сая гэрээ тэгзээч. Тэрнээс дандаа даавар. Тэгээд ширээний хүүхэн шиг л ширээд баг дэмжээ. Гэрээ мэрээ голоод хэрэггүй. Эхлээд бас өөрийгөө харуулах хэрэгтэй байхгүй тий. Жоохон уйлал хараасан юм аа тий. Тэр чинь юу юм шиг үлээ. Лекс илүү. Бурхангүй газрын бомб галзаар. Одоо Германых нь юунд нь тэг өөр нэр ингээс яг тоглоомчгүй спортын багийн спортоор тэр бурхангүй газрыг олж өөрөө галзуурах хэрэгтэй. ер нь тэгэх ёстой юм шүү. Мөнгө харж байгаа тэгээд одоо сэлгээ мэлгэнд сууж хар зүгээр. Гонжирж эргүүтч явж ихэр хизээ хаан сэлгийн цух гэдгээ бодох хэрэгтэй байхгүй. Тэ? Харин тий. Одоо Премьер лигийн дундаж багууд ч одоо нэлээд өндөр цалинтай болцсон. Том тоглолтууд хийдэг болсон. Тэгин гот чинь тэдний сэлгээнд сууж байгаа эдэн нөхдүүд тэнд сууж ихэр барыг эсмэ очиод алдсан тэр байхгүй. Тэгэл ер нь яаж ч бодсон гараанд гарч тоглож иж сайлжна өстэй. Тийм. Тийм ихэн Бранс нэг жишээ ч гэсэн байна шүү дээ. Одоо Далс тэгж жалгарч яхаар Нью-Йоркийн очиад бууган болчих шиг. Газрын бомб нь болчих гэж явсан. Тэгэл яваад одоо бомб болчихлоо шүү. Тийм бомбанууд л болох хэрэгтэй. Коллежийнхаа багтаа ингээл багийнхаа хүмүүсийг нийлүүлээ. Тэгээд тэр салин байлын тэгээд нэг багтаа шалахгүй шүү дээ. Яасан юм. Угсаа Нью-Йоркийн тавьсан санал чинь зүгээр л баг жилийн гараагийн л баталгаатай л гэсэн юм шүү. Тэгээд баг байлаа гэдэг тийм баг шүү. Тий? Төөрхний хэдэн хижээгээд илүү гарна. Марансан тийм тансаглаад яадаг. За Исакийг юу гэж бодож байна? Ер нь одоо ирэх жил хүлээлт байна уу? Энэ жил бол бэрцээр бол Ливерпулд одоо 100 сая хог гэж мэддэг. Мэднэ. Александр Исак. Нэг
Нөгөө хулих бүүсний дэлгүүрээс 500,000-аар ориг гэд авдаг шиг л ийсэн ч одоо хог бол. Гэхдээ анх эрэхтэй бол амар хайптай байсан шүү дээ. Надад бол ямар ч хайп байгаагүй шүү дээ. Сошиал орчин бүр за ингээл одоо ингээл Ливерпул одоо ингээл гэж бүр Фабрицагийн юм дээр анх яахт нь би биччихсэн кириллээр. та яагаад кириллээр бичээд идэв? Бицэлж yok. Тийм өөрөөсөө транслейт хийхийг хүлээгээд байгаа юм уу? Би яг бичсэн байхгүй. Юу бичсэн бэ? Исаак бол одоо нэг шивэдийн нэг юм байдаг юм аа. Гэтэ манай хүнчт Ньюкаслаас дараа уу шүү. Тэрийг ер нь яах гэж авсан Исаакийг. Тэр чин давтлагч хэрэгтэй гэсэн. Ямар ч хэрэггүй тий. Шаал дэмий авч байгаа. Одоо тэр Икетик чи яг төвөнд давтлагч юм уу бас юу юм тий. Тэр бэртэг бол одоо чи Францыг одоо юу гэж бодож байна. Заваарсан юм гэж байна. Тэр бэртсэн боцов бас. Тэр бэртэг байсан бол шингэлж өнгийн нас. Бэртэг байсан бол маа тэр матета ч хөрхий баг cancel өгдөг шүү. Cancel матета гэл. Тэгээ сая юуны тоглож юу болсон юм? Солонгос хожигдоод чи нэрээ солонгос гэдсэн яасан. Гэхдээ өнөөдөр тоглоагүй юм. Юун дээр тридстэл бөөл юм болоодсэн. Юу дээр тоглож хожигдлоо. Мексикт бол нэг За харал Ясаасан Африкийн баг. Өмнөд Африкта гус болчихж байгаа. Би одоо Өмнөд Африкийг одоо хэнийг хожих юм гэдсэн чинь солонгосыг хожиж дээ. Солонгос ч юм тэгээд тасалжуулагчтайгаа тоогсог байгаа юм шүү. Бараг улсаараа бараг тасалжуулагч доош нь хийгээд бараг нүүрг болгочих шиг шүү. Өнөөдрийн байдлаараа л тэр нөгөө нэг сон идрийг гаргахаагүй юм яасан 2 гол тоглож байгаа. ер нь сан форумтай байгаа юм уу ер нь? 2 гол тоглож байгаа гаргахгүй байсаар байгаа тэгээд дуусгацсан гэдэл ер нь жоохон тэгэл бөөлөн болох тасгалжуулагч нь ч гэсэн хувцалах хөрөндөө юм хүм мөшөлмөшгөл. Тийм аа та. Тийм шүү дээ. Яг олон токсик үйлээ шүү. Багууд бол Ямар гоё юм байна да. нөгөө нэг юу муугийн форм мормын хардаг л ахalta. Солонгос мэт юмд бол форм хэрэггүй байна. Форум хамаагүй юм тий. Юусэл тэнд бол классаал барьж ихсэн таахгүй тий. Тэгэл өстө Юу гэдэг үлээ нөгөө сумгуу бонус чинь хүн айдаг гэдэг шиг тий. Бас нэг гөлийгөө тэр талбай дээр чи явж бол бас өөр дээр камера Наач сумгуу боо гэхээр нөгөө нэг өгсөн буурын талгаанаас амьд юу шиг өгсөн буурын талгаанаас амьд ахтай гэж яаш өөр зүрэг байна. тэрэн шиг одоо юу. чинь Турк чинь Америк очсон юм шүү тий. Тэд нэг гомдлоо тайлбар. Гэтэ энэ ч гэхдээ ер нь нөлөөгүй шүү дээ. Харин ямар ч нэмэргүүлэлтэй зүгээр. Ер нь Америк бол зүгээр эрхлүүлсэн гэсэн үг. Ядаж нэг нутагтаа бас гоолтой болчих шнэ. Горон гол хийцэн шүү гэл. Тэр нөгөөс түркч үгээс багн дотроо юу юм шүү дээ. Твиттер юу шорт мор зарж байгаа тэгэл хоорондоо хэрэлдэх эсвэл зүгээр ярен нэг тийм амар тийм нэг тийм түргэн яриатай юм. Надад л сонирн харагдаац тэр. Багийн уур амьсгал гэж. Уур амьсгал ийг чухал байгаа тийм. Тэгээ одоо энэ Португал бол айгүй гоё уур амьсгалтай аллаа шүү дээ. Сая баг хожоод уур амьсгал нь гоё болж байгаа юм шиг. Гэхдээ тэр Роналдогийн тэр итгэжүүлэлтэй амирх шиг байна та. Манай монголоор л итгэжүүлэлтэй гэдэг шүү дээ. Энэ багийнхантай айгүй. Гэхдээ одоо юм хилдэг л байлгүүдээ цааш та. Миний сүүлийнх шүү юм бодоорой гэж. Миний сүүлийнх шүү. Баг доторх уур амьсгалын мэдээлэл гарсны дараа ч Роналдо ингээд шал өөр байгаа шүү. Айгүй хурдан контролтчих шиг л боллоо шүү дээ. Ер нь бөөнөрөө ярьсан баг. Би бол яг арын өрөөндөө ингэсэн л гэж бодчих. Одоо ингээд ч гэсэн яг нөгөө нэг бэлгт байсан шиг малраагүй шүү дээ. Айгүй хөөрхөн гараа гаргаж ирсэн шүү дээ. Бернардо суулгасан шүү дээ. Тэр нэг айгүй зүг баг. Тэгээ Joy Felix гаргасан. Гол одоо партнер нь гэдэг. Оо цаад чин бүр Felix нэг багт юм билээ шүү. Цаад чин бүр Felix-ийг үнсээд үрсдэ сүртэй юм билээ. Шууд бүгд гараа зогсноо духыг авсан. Нэгстэй шууд цааш явуулсан шүү. Тэдний гоё ялаарна тий. Чи хамаагүй үнсдэг юм билээ ч та. Хамаагүй үнсэн. Монголд үнсэл гомоош. Дандаа толгоонд нь хүрэн тий. Өө азар матрын шууд үнсэж ийлээ шүү. Дандаа толгоонд нь хүрэн тий. Тэгээ дандаа дагдцаад байгаа юм ингээд. Дандаа дагдцаад байдаг тий. Монголд бол нэг тэгэл австаа. Шууд уурлан ороход бүгд дагдцуулаад бүх ямаргүй болгаач талбай. Харин толгойд нь хөрчлээ л. Эсвэл үнсүүл тэгэл гом. Үгүй дуусаа тий манайхан. Өө нэг гом юм байна гэл тэгэл дуус. Монголчууд цагаан сараар цагаан үнсэлцээ. Нэг хулаараа бүгдээрээ айргаа төрүүлээ шаардсан шүү дээ. Тийм үү. Тэр айгаа. Айгуу ёо. Тэгээг манайх нэрээ манай Монгол улс хийзээ гэх. Тэрийг яриад яг. Тэрэнд орвол баг Марокко ч баг хүрэл мэдэл авгаар. Хамаадаг шүү. Шотландгаа гуслаа тий. Ер нь их гоё гүйлт. Тийм шүү дээ. Сауд Африк шүү. Марокко л Тийм шүү. Сауд Африка. Африк цаа. Шинэ Бразил ер нь тэгээ хоол явах юм уу?
Барзил гэснээр сая Неймар ч тоглолоо ямар гоё байна. Бас л гоё шүү дээ. Эднээс гэдэг ингэж харахаас гоё л. Гоё шүү дээ. Гаваа ч юм уу яаж та хөөрхий бүр өөлж мөйлээ та сүултас. Тэр Кино болонгоос бас тэр болонгийн хоёр зохилтыг л айгуу гоё өгч хэлж шүү дээ. Гэтэл Неймарч бас л Хөлөндөө би өчтөр 14 оных нь бичлэгийг үзлээ. Хөө Sonic юм шин тэр. Өнөөс дөрөв байхгүй бас. 4 5 хүн байсан ямар ч хамаа алах. Зүгээр дунд нь гортог иргэжлээ. Энэ тоглолт юм уу те? Тийш та. Венесус энэ орч хоёрыг гол оруулсан тий. Тэр Шотланд бол тэр бол нөгөө хэд нь бол ер нь бас юм уу яа. Тэгээд Барселоны номер 1 үстэй юм биш. Одоо цагийн номер 1 тоглох байсан тий. Одоо энүүн дээр нь зүгээр Куниал нэмэгдчихлээ. Гоолыг хуваагаад 9 номер дээр гараад тоглоо. Эрт. Куниа. Куниг мэднэс. Тийм. Хараал мэдэн ш. Хүмүүс ирнэ гэсэн комент дээр. Моолгаас агшихгүй ер нь. Амаал хүн гараад тэрэг байгаа гэж. Өн сталкер аккаунт нэг муулчих юм уу. За манай болдоо шиг Куниаг мэддэггүй хүмүүст бас Куниагийн талаар ярихад цаад чих сонирхолтой тоглогч байна. Яадаг тоглогч. Куниа Барселоны их их тоглогч нар бол ерөнхийдөө бол дотоодынхаа нөгөө нэг том клубүүд байгаа шүү дээ. Өөрсдийнх нь Сантос тий. Тэр клубүүд дээр очиод тэндээсээ дамжаад ингээ Испани Европ руу зарагддаг байхгүй. Тэнд нөгөө танигддаг гэсэн. Куни бол шал өөр замаар явсан. Ямар замаар? Шууд баг гэрийнхээ хаяа бэлгийн замаар юм уу? Бэлгийн замаар Герман орцсон. Шууд бэлгийн замаар Герман явуулсан юм уу? Шууд Герман ороод Германда бамбирталцаж 2 баг солонготой Атлетикод очиж тэгвэл бас жоох явсан. Тэр нөгөө Атлетико чинь гол нь нөгөө амар тактиктэй баг шүү дээ. Ер нь дуулууртай хүмүүсийг авдаг баг. Энэ юм уу тий. Тэгээ Куниа чинь тэндээ идээшгүй байжгаад Wolverhampton-д очиод тэндээ сайхан жалцаад. Тэгэл Ман Юнайтед Манчестерт ирээд Манчестерт аюу гой тоглож байгаа 10 дугаарыг авцсан. Rashford ингэ золигт гарсан. Rashford-ийн 10 дугаарыг шууд ирээл авсан. Тэгэхээр чин Rashford чин багаас бүрэн яваагүйсэн. Одоо ч яваагүй зууралтаар бэлтгэлээ хийж л байгаа. Барселонаас ирсэн байгаа. Тэгээ дугаарыг авцсан. Тийм. Ер нь бол Rashford-тай харьцахгүй манайх л. Гомдолтой. Rashford нь гомдолтой мөн танах гомдолтой. Тэрний гомдол бол хамаа клубээс дээгүүр хүн гэж бол байхгүй шүү дээ. Тийм үү. Бид нарт л нийцэхгүй л тэгэл зайл шүү дээ. Өө ямар хогийн газар вэ. 2-3 балан юмнуудыг айж дагуулж фракцалж заваарч багийн уур амьсгалыг балиарт болсон. Тэгэл хоо. Манай өжихөрхө хор утгацсан юм байл. Яасан байна. Яг зураг тараад. Гэтэ ямар нэг байдлаар нэг клуб руу зээлэр явъя гэдээ харин Барсад очсныхон буян дарин шигшээдэг үүж шүү дээ. За сүнэ ш. Тэрнээс тэрний байран дээр Гордон байна, Рожерс байна, Rashford ийм түч хэрэггүй байхгүй. Гэтэл манай мэж харахад гоё шүү дээ. Тэгэхээр цаад чинь нэг дараал зөгт юм дөө. Тэрийг одоо нэрээс та манай Монголын банкрот ч мэднэ. Чи бахраа. Эрэч дээр Rashford-ыг одоо бас Монгол нэг мангар хол тууж орж ирэл 16-гийн тэр хавцаа нэг дараад зогтыг нэг дараал бүтлгүүтүүл тэр бомб буудаа тэгээ сүр. Гэхдээ надаас энэ хөл бөмбөгийг олсон тийм юу стайл байд юм шиг харагдаад шүү дээ. Ер нь Латин Америк тэгээд эдгээр нэг тийм харахаар нэг тийм одоо орон гойч гэх юм уу тэг үзээд тахаар ингээл яах гээд байгаа юм мэддэхгүй голж байгаа наал оц шиг. Европ юмнуудыг харахаар яг ингээд тийм хит системийн ч юм уу яг тийм нэг товын скил байд харахаар нэг Мбаппе нэг амар юм хуураад байхгүй. Яг игзэг нь таарж гүйж байгаа л нэг юм яаж байгаа л нэг цогч байна. Гэтэл Неймарыг харж байгаа тэгэл тэр чинь бүр ингэ голж гнаа янз юм ийгээл ирэхийн дороо яах өсөрхийн тэгцгээ бүр нэг тийм стайлны тийм пэйд юм болоо гэж бодоод шүү дээ. Тэр нэг юу өстэй тэгээ өмнөд Америкт юм. Тийм одоо нэг ханандаа нэг юм цагирхтай бөмбөгтэй спорт чи ямар юм байдаг гэсэн. Дээр үесээ. Хандаа нэг цагирхтай тэгээ тийшээгээ өвшөглөөл хийдэг тий. Тэгэхээр миний бодлоор бас тэр цаанаасаа бас нэлээд атлетик нөхдөд байсан юм биш үү тий. Тэгэхгүй тиймдээ ч юу надад одоо тэр Испани, Португал эсвэл Бразил, Аргентин, Уругвай, Парагвай энэ төр гэл. Тэдний тоглолтог ингээд зүгээр ингээд харахаар нэг гоё байдаг гэх юм ингээд. Ямар ч хүн гарч ирсэн нэг хөөх хоорж муурал ингээд амар юм. Миний бодлоор бол цаг агаар нь нөлөөлөд тухайн орны хүмүүсийн бие биелэлдэр онцлогуд нь ялгарч бүрдэнгуудаа нөхдөө тэрэн дээрээ түшгэлсэн тоглолтыг л үзүүлдэг байлгүй дээ. Тэгэхэд Бразил гэхээр надад санаанд орж байгаа нэг л тэгэл гой хоорн гой юм хийн бөмбөгөө одоо яагаад ч барыг залаад байгаа юм ааш юмс. Тэгээд Мексик ч гэсэн цацаас хэлгээд шүү. Хорт.
тий. Тэгээ ингээл дээж чад одоо Парагвай байна. Нидерланд тэгэл тоглолтыг харахаар тэгэл яг л ингээ байгаа л. Тэгэл гүүгээл тэгсэн мөрчлөө хүчний тоглолттой тий. харин тэгэхээр нэг бас нэг дээр улсын философи юм бэ. Одоо Английн шгшээ бол тэгэл яг цаг агаар шиг л хогийн тоглолт шүү дээ. Тийм үстэй. Гониг үстэй. Гоног. Тэнд ер нь тэр хүмүүс амиа орлохнаас. Энэ жилийн дэлхийн арга дээр ер нь нөгөө нэг шгшээ багууд чинь амар юу хөчлөө шүү дээ. Ач холбогдол хөчлөө шүү дээ. Бүгд л ер нь амар том тасгалжуулагч аваад ирлээ шүү дээ. Одоо Англи жишээ нь түүхэл мүхлийг аваад ирчихэж байгаа байхгүй. Тэгэнгუутаа Америк чинь Почетиног аваад тий. Би тэр түүх Одоо л Канадыг дасгалжуулж байгаа нөхөр чинь бас хоосонгүй нөхөр байгаа. би тэр түүхлэж юу гэж боддог өстэй англи хүн гэж боддог өстэй. Тэгсэн чинь герман юм Герман шүү дээ. тий. Германыхаа шигшээг одоо ягаад дасгалж болдог юм бол гэж. Германд олон дасгалж байгаа гэж байна. Одоо Нагelsмannтэй дөрвөлээ гэрээ хийсэн байсан. Тэгэл түүхэл чинь багуутайгаа тохиролцож чадахгүй гэж бол тэгэл гинт Англи шишээ. Одоо шигшээ дасгалжуулагдсан баг ер нь ингээд шигшээ одоо ингээд дасгалжуулаад яваад байна гэсэн үг өстэй. Гэрээнийхээ ухаар Дэлхийн гэрээгээр адилхан шүү дээ тий. Адилхан шүү дээ 2 жилийн гэрээтэй 2 жилийн. дэлхийн арга дуусахаар юу хийдэм бол Дуусгаар тэгэл ажиллаа л шүү дээ. нөгөө хэдэг яаж хийж өгөл тортой Бизнесийг байж. тоглолтыг үзэл анаалыг ярьж ийн ярьдаг. Тэднийг нэг сайхан анаалтаж хаяа. Тэгээд нэг хаяа нэг нөхөрсөг тоглолт болоход нэг цуглуулж нэг чек хийчихэл тий. Тийм л юм л хийдэг ах. Тий. Шин цалин мэлээр нь хитэйг авт юм бол. Одоо клуб эсвэл баг ах уу тодорхой л та. Тийм л ахт тий. Яаж ч бодсон. Клуб чинь бүтэн улирлжингаа ноцолдож байгаа тийм. Одоо Франц ч одоо ингээл дараанаас нь зидан авна гэсэн. Яа манай хүн яг Сая Роналдотой хамт Мориньо дасгалжуулсан бол тэгэл домог тэгсэн бол төрүүлхэн таадаг. юу уртгол Тий. оо Мориньо эргүүтэж явж байхад нэр Мартинесийг зүгээр болол Мориньотой зүгээр ганц жилийн гэрээ хийсэн бол цаад ч юм бол цом авах байсан. цаа чин тэгтээ нэрээс нэг юм хэлсэн байна шүү дээ. Би Би одоо цомын дасгалжуулагч Мбаппег одоо дараагийн төвшөнд гаргана гэж. гаргана. Яаж гаргах юм бол Мэдхгүй цаа чи гаргаад идэг шин. яддаг юм бол. Их сонирхолтой. Хороодд юм баг. Нэр тоглоомч Мориньо ч их сонирхолтой. Чи зүгээр бодлоо. Гэхдээ харахад надад тийм нэг гоё харизмтай юм шиг тийм нэг Тоглогчдынхон талд байдаг. тийм зэмүү нэг тийм дончтой тэгж харагдаад Тэгэхээр бас 100 нөхрөө бол 100 шин. Одоо суус нөхрөө зуух л үлгэж. Ер нь очсон газараа бол үргэлж заваарт болдог шин. Ямар утгаар сайнараа юу саараараа юу. Яг өөрийнхөө яг авчрын тоглоулыг гэсэн хүн айл цагийн тоож эхэлсэн. Тэгээд яг тэрнтэйгээ л ноцолдог. Бусдад тэгэл хог болдог. Оо тийм үү. Одоо хамгийн том зойлоос нь Озилу Кака юу. Ийш. Какаг ер нь аятайхан тоглож их шууд болиулал Озилийг авчирсан шүү дээ. Чи 1-2 жил шүү дээ. Миланаас Реалд ч бол 1-2 жил тоглосон уу? Яг ойлгохтой. Тэгээ байхгүй шүү дээ. Какач тэгтээ харахад жоохон эвгүй шүү. Тэгэл Озилийг тоглуулж байгаа. Тэгээ Озил чинь бас яачлаа да болохоо ойлол нэг Арсенал дээрэл. Озил чинь тэгээд өөрөө чи турк гаралтай хүмүүстэй тий. Яг шүү хүн өнцрийг юм болсонлах л та. Харин тийм. Тэгээ ямар ч юм Мориньо бол ажилтаа ш. Ажилтаа шүү. Хүний яг ингэж бодоогүй тоглогчийг ер нь хийт болгодог ш. Интерт багт тэр нэг Милитао илүү хэм билүү. Милитао гэдэг чинь. Милитао гэдэг нэг одоо гөгшин нөхрий ч ястаа мэрэгэн бууч болгоод аврагуудын лиг дээр чи бамбирдуулаад хажууд нь Итог тавиал тэгээ нэг Барсагаас очсон Итог одоо хин тэгж амар тоглоно гэж бодог. Тэгээд тэр Панда гэдэг нэг бас нэг юм өл халдсан нөхрөөч тэгэл сонь нөхдүүдээр тоглолдог байхгүй. Тэгэл цом авдаг ш. Тэгвэл эвгүй юм биш. Тийм тэр сая бол Португалийн шиг аваад тэгэл ерөөсөө яг Роналдотойгоо үзэх гэсэн байна. Хинсэн бол жинхэнэ цомтой шүү. Мориньо бол цомтой. Эвгүй байна л та. Нотой угаасаа очсон газараа бол төрүүлдэг юм шүү дээ. Италид очиж байна. Нэр ш. Чи Портотой ялж байгаа. Портотой яллахтаа хэнийг ч мэдэхгүй бацаануудтай ялж байгаа шүү дээ. Декомико. Яа уцаа ухаад байгаа. Тэ. Тэгэл Юу ороод Челси дээр ч гэсэн одоо тэр чин Францаас Дрогбаг авчирч байгаа. Дрогба чинь бас нэлээд нас нь явцсан байсан юм шүү дээ. Тэгэхэд л Дрогбаг авчирал Челси дээр чинь тэ бас сонин баг бүрдүүлэл гаргаад ирж байгаа. Айжууд шал өөр юм ухаас угаадах юм. Юм аа. Чи одоо Дрогбаг амар гэж бодож байгаа юм. Амар ах уу. Гоолын тоолоход нэг эдгийн л гол байгаа шүү дээ. Мэдхгүй би харж байгаагүй байсан. Яа нөгөө хар ястах хүмүүс. Нэг тийм том моршиг толгойтой хараа. Харин аяар үсээ сүлжсэн хүмүүс. Сүлжин задгаал тамдаа хийвчлээ. Тийм аа би нэг тэрийг харж ирсэн. Дрогбаг би. Тэр чи хаасан Марселоос авчирч байгаа шүү дээ.
Зүгээр нөхсөг тоглолт ч илүү нэг тоглолтын дээр ч илүү гар барил би чамаа баг харж авт тийш хүмүүсийг. Тэгээд Челсид очингуудаа додоод аваад ирсэн гэж байна. Чоор тэгс чи ямар хөөрх юм бэ? Чоор хөөрхөн тоглолт юм бэ? Интер тэр амар тоглолт тэр бол надад тоглолт. Сонин нөхдүүд тэр Интерт ч байж байгаа Маврино тэр ч. Дандаа ер нь бол хөгшин бас нэг карьерын дин дунтай болсон нөхдүүдээр тоглож байгаа байхгүй. Тэгвэл ах л хоосон гол. Хоосон. Одоо цааш Реалтай бол азарглаа шүү. 90 одоо Эмбапег сонин аим бийж байгаа шүү. Кукурэг авчлаа, Думпрессиг авчлаа. Тэр Думпресси ч одоо тэгэл хүм нэг тоохоо болсон байсан шүү. Гэтэ одоо хамгийн том нь одоо нөгөө л Олисиг л аавна. Олисе Энцо хоёрыг л одоо аль нэг нь гэдэг шүү дээ. Хоёр тий. Тэг баг Энцог л авах л та. Энцо ч өөрөө явах. Тэгэхээр эхний ээлжин 180 саяас нь татгалцсан юм шүү. Баерн ч одоо 220 гэдэг л удаа тэгчихсэн. Баерн зарахгүй л дээ. Олисиг шаардлага байхгүй шүү. Тийм үү. Тийм зараа яах юм. Ямар ашиг онжоо олно хэмж Баернд. Тийм шүү дээ. Олисе эвгүй шүү. Баерн ер нь их нотой баг шүү. Их сонин нөхдүүдийг энд тэндээс боломжийн үнээр авчих. Баерн гэхэр надад одоо нэг арай Робин Рибери хоёр цаанд ороод. Тэр хоёрыг чи айгүй хөөрхөн сонин авчиж байгаа. Тэр хоёрыг дэлхийн аврал дээр ингээд од болонгууд нь айгүй боломжийн үнээр гэрээ хийчихэж байгаа байхгүй. Цаа чин баг Баернаас өөр клуб тоглож байгаагүй. Чи өөр өмсгөлтөд төсөөлөгчгүй. Гэхдээ яг Баерн гэвэл яг л тэр Робин эсвэл тэгэл Рибери л. Чи дэлхийн аврал дээр чи зүүн жигүүр дээр Зиданы мөрөгдөг дэлхийн аврагаар дебют хийж гарч ирж байгаа байхгүй. Тэр тэгэл тэр чин Баерн явал ингээд бид нар яг Баерны л хүн юм шиг санаж байгаа шүү дээ. Тэнгуут Робин чин бас л яг Баерн шиг санагдаж байгаа шүү дээ. Гэхдээ тэр чин Челси тоглож байсан. Реал тогс өмнөх юм бас хөрхөн явцсан байл шүү. Баахан ингээ гар дамжсан юм нэг сонин нөхрийг авчираад Баерн чи ингээл амттан болгочихж байгаа байхгүй. Цаадулч нь бол айгүй гой 8 хийдэг шүү дээ. Гой 8 тэр тэнд угаасаа гоё л бай гэдэг тоглоход ч тийм. Одоо тэгэл Европын бас том багуудын нэг өстэй Премьер лигт нэгт орох нь тодорхой. Юун Премьер лиг? Премьер лиг Бундслигт. Тийм байт. Нэгдүгээр орох нь тодорхой ш. Тодорхой ч тэр ч одоо өөр хараад тоглосон ч нэгдүгээр Тэгэл нэгдүгээр орлоо аваргууд хоошгоо гүйсэн ч төрүүлнэ шүү дээ Баерн чи. Тэгээ Кэнийг авчиж байгаа. Аюу сонин гой 8 хийж байгаа шүү дээ. Кэнийг тийм уу. Гой 8 байгаа шүү дээ. Биш Харикен мөн биз дээ. Тийм шүү дээ. Хөөхөн 8 байгаа шүү дээ. Яагаад англичууд Харикен, Хари Магвая гэж. Гой 8 байгаа шүү дээ. Харикен бол. Тэгээд Лүүстэй зэнт ч жоо Баерн чи эвгүй байл шүү. Цагаат л. Тэгээ Дортмунд ч нэг хөрсөлдөж ялахгүй тэр чинь угаасаа тийм селлер клуб шүү дээ. Ер нь тэгэл. Тэгээ ер нь угаасаа тэгэл зарлаа. Ройсос өөр тэнийг авчих. Ямар ч клуб тэгэл одоо нөгөө нэг зарим нь бол яг топын төлөө явна, зарим нь тэгэл угаасаа мөнгөө л бодох байл. Тэр Баерн Реал хоёр чинь тэгж хүн хайшиг сүртэй явчихсан. За чамайг одоо сайхан идэллээ одоо баяртай гэдэг. Касемерыг энтриг хөөх явуулчих байгаа. Хөөх явуулчих байгаа. 40-оор. За энэ чинээс нэг юм асуух гэж хоёроос нь гоё асуулт өсөө заяа. Энэ бол тим юу гоё юу хариулт бол байхгүй. Сайн хариулт байхгүй зүгээр хоёрын хувийн үнцэг. Хэрвээ хоёр тамирчин хөлн бөхчин байсан бол пенальти зөөх үү эсвэл пенальти хаах уу? Чи хариул. За би зоригтойгоор би зохиё. Зоригтойгоор. Чамаас илүү зоригтойгоор би хаа. Чаас эвгүй зохитой шүү. Би бас эвгүй эсэрдэг. Та тэгвэл аврагуудын лигт ганц удаа төрүүлэх үү? Эсвэл дэлхийн аврагт дөрөвдүгээр удаа орох уу гинэ? Аврагуудын лигт төрүүлээ та тий. За аврагуудын лигт дөрөв үстэй. Дөрөөр төрүүлцтэй л. Төрөө нэрээ цохих хаах гэсэн дэр ер нь хаацсан шолоо шүү. Чи цохих гэж алцсан ч бөөн камер өөр дээрээ дуудаал бөөн топ геометр бодчих. Ингээд одоо нэг улсын шишээ үсэрсэн дээр байна. Одоо ингээд пенальти зөхөх гэж шүү. Өнөөдөр гараал зохино шүү. Нөгөө өнгөрсөн жилийн Францын нэг хаалтдаг тийм нэгнээс бол яах вэ? Ой сүм шааш. Хатасаа хаврах шиг нөхдөж чил зохино шүү. Эдгээр чи ингээ гарахад жоохон шээдсэн царайтай гараад би бол юу ч бодохгүй. Яа чи тэгтээ цагийн тос. Чи нэг юу ч бодохгүй царай. Юу ч бодохгүй царайгаа нэг гаргаад таа. Шууд юу ч бодохгүй гараад тэгээд би судалдаад нэг ингээ чи зүгээр зогчихоо орно. Нэг гүнзгий амьсгаа аваад шүүл дуурахад зүгээр гяс үсэрсэн. Чи тэгэл хаач бол одоо
Би зохио төм зогчвол аад шүү дээ. Ардын ба. Од биш шүү дээ. Угаасаа 5 6 хүн зогч байгаа чиний зохиолт мартагдсан шүү. Яад юм бэ? Хийч. Бороотой шалбартай талбай юу эсвэл хэд халуун хиймэл зүлэг үү? Бороо шал. Ямар шалбар. Тэнд чинь унж унаад гоё шүү дээ. Би ч юу нэг шавранд дуртай ч юм шиг. Шавранд ч доошоо унж унаад шавранд гүйж юм бэ. Яшаалаад чи аюу нөгөө шавраа арчиж байгаа гол алдсан шүү. Хөшөглөөл яхад ард нь шаврын савиралаа. Савираад. За Мессигийн аав Есүс, Роналдогийн хөдөлмөр үү? Та хоёрт байсан бол аль нь та хоёрт баймаар байна? Байлгамаар шүү дээ. Юу. Авьяасаа аваад жаргая да. Авьяасаа тавьта. Одоо ингээ 30 гарцсан чи ядраад хөдөлмөр möдмөр залхуудаа санагдаад. Зүгээр авьяасаа аваад сайхан амьдрмаар. Авьяасын тавьта. Яагаад? Яагаад авьяасаа нав? Тэгэл гаргалгаагаа хилцсэн шүү. Өдөрт дугаас тэгэл Месси ч одоо яг анх гарч ирсэн ч гэсэн Роналдогоос яг хамгийн түрүүнд жоохон багасаа л бүр тэгж скаутын нүдэнд өртөөд тэгээ бүр ингээ баг үр залагдаад очсон гэсэн тэгэр. Тэгш Барсагийн тэр менежер ч бүр сандраад бүр салфитхэн дээр хамгийн бичиж өгсөн гэсэн чинь салфитхэн дээр гэрээ хийсэн. Харин тийм салфитхэн дээр бүр ингээ за яг ингээл энэ дугаар руу ирээл залгаа. Тэгэхээр л тэр бол моног амтан байсан. Тэгэхээр харин моног байсан. Гэхдээ Месси ч тэгээ бас л хөдөлмөрлсөн л ах л та. Тэгээ авьяас дээр нэмжиж. Тийм Барсад очиод хөдөлмөрлж байгаа. Тэгтэл унган авьяасаа тий. Хойд хоёул Месси гэж бодож байна та. Мессигийн авьяас гэж бодож байна. Роналдогийн зам нь л бас ярвхтэй шүү. Роналдо шиг тийм гоё байвал яах юм. Месси шиг тийм доожгүй шүү. Роналдо яг багада яг яаж ийсэн. Ямар ч юм тэр нөгөө Абердийн жилүүд дээр арлаасаа Спортингд очиж байгаа шүү дээ. Спортингийн скаутууд авч байгаа байхгүй тий. Тэгээ Спортинг чи өөрөө айгуу тийм зардаг газар байхгүй. Тэгэхээр тэд нар чинь нэгдүгээрт бол хэнийг ч байсан юу н аваад яаж игээ зарчгаар байсан байхгүй. Тэгэхдээ Манчестертэй нөхөрсөг тоглолтын дээр тэр чинь бузралсан гэж. Тэгээ багасаа авьяастай байсан гэж л тийм харуулсан. Тийш тэр нь авьяас баа шүү дээ. Тэр чинь одоо би Вислагийн хувьд цаа чинь бол өөр байсан. Тэгээд тэр чинь тий өөр байсан гэж байгаа Роналдо ч. Тэр чинь угаасаа тэр Манчестерийн завсарлагаанаар тоглогчд нь орж ирээл бараг л энийг л ав, энийг л авъя гэж бүгд өөр. Тэр чинь бас айгүй гоё байгаа шүү дээ. Энийг л авахгүй бол өөр гисцэн юм байна. Чи 18-9-тэй ирж байгаа шүү дээ. Тэр хавцал байсан. Тэр 18-9 хүртлээр тэр нөхөр Португалд л байсан байгаа байхгүй тий. Хаашаа яах нь мэддэхгүй. Ер нь яг ямар ч байсан Спортингд бол азаргалаад байгаа тий. Миний ойлгосноор бол тэгэл Манчестер Юнайтед тоглоно гэдгээ мэдчихэл тэгэл тэр нь бэлдсэн бие бэлдээл амар бэлдсэн. За ингээл тэр Месси бэлдээгүй. Тэг Месси зүгээр ингээ бөмбөгтөө тоглож исэн гэж байгаа байхгүй юу. Ер нь тэр баг тэр талбай дээр хідэн хүн гүйж исэн. Месси бол баг санагчгүй тэр зүгээр л бөмбөгөө зүгээр залаал гүгэл цохол тоглож яхад нь скаутууд хар. За энэ бол зүгээр төрчихсөн юм байна л гэж. Тэр Роналдо бол яг тэр боломж хүртлэх бол явсан л байна. Нэг туудлын шүттэй Роналдыг нь ч бас бичлэг өгдөг гэсэн. Мессиг тоглож байгааг нь харж ирсэн ээ. Энд ч ирээдүйд. Энд ч ирээдүйд асуу тест бэмбэг. Бөмбөгийг өстө бэмбэг болох нэлгсэн шүү дээ. Тэгэхээр бас Роналдо бол шартай байна шүү дээ. Сая ингээл тэр багийн уур амьсгалын асуудал гарахад л маргааш нь алж байгаа шүү дээ. Тий. Спортоос гадуур бол гэхэд бол эхнэр нас Аргентин юм биш шүү. Хин. Роналдогийн эхнэр нь одоо байгаа эхнэр нь. Тийм. Аргентины үндэс нь Аргентин төрсөн. Гэтэ юу гэлээ? Холцтой юм. Тий. Португалийн төртөг ч лөө. Манай хүн ч одоо цэцэгийн дуундар гардаг шиг өстэй. Нөх хүүхнээсээ машины хордны гэдэг шиг л ураг тэрийг л хийсэн. Роналдогийн хүүхэн ч одоо бас гой штэ тий. Одоо тэр том хүүхдийнх нь ээж нь бол одоо хүртэл байд юу бай цаач юм мэдэж байгаа. Хин өөрөө л хийж байгаа харин тий. Одоо өөрөө нэг найзтай хэлсэн байж магадгүй. Эсвэл Пепет хэлсэн. Пепе мэдж байгаа бах тий. Эсвэл Марсело мэдж. Гэхдээ юу яатсан гэдэг юм тий. Мань хүн баг өөрөө бол тасарсан байсан юм шиг л. Мэдгүй гинтл гараад ирсэн шүү дээ. Гинтл нэг юун дээр гараад ирсэн хүүхд. Тэгэл манай хүүхдтэй гэл нэг юм гаргаад иртээ. Миний ойлголтоор нэг хідэн цаас эрэхтэй байна гэж нэг захиа бичсэн юм шиг. Би чамаас хүүхдээ авцаа. Юу хуцаад байгаа юм. Тэгэл агентууд нь очил шинжилгээ авал Роналдыг үс сахалнаас навал нөгөө хүүхдийн шүлс пастаа навал хойсон ч яг өөрийнхнээс гэж байгаа шүү дээ. Хүүхд юу яар сайн. Тэгэл чи тэр хүүхдийн царайг хардаа. Тэр барьцил царайтай ш. Ер нь ямар шиг царайтай юм бэ? Эсвэл тэгээ одоо ээж мэж нэр хотор хүртэл байхгүй. Тэр чинь тэгээд амрын чихчихгүй юу? Ээжийнх нь өсөл дээр ерөөсөө ил болоогүй гэдэг юм л шүү дээ. Мэдхгүй нэрээ л өөр юм л болох та. Өөрөө ч Роналдо өөрөө ч үсэхгүй. Харин тийм л байна. Эсвэл тэр жоохон мяагараас. Тэгээд тэр нэг юу чин
Одоо нэг хэсэг усны 5 жил үргэсэн нэг эмэгтэй байдаг шүү дээ. Мис тий. Тэр чинь Бразил үстэй. Орс шүү дээ. Тийм үү? Тийм шүү. Наа Чи одоо хөөрхөн хүүхэн болдог. Бразил Ээгүй Бразил биш юм уу? биш Орс шүү дээ. Наадах чи Орсын богоонд имээтэйгээ явж яхад нэг ах хараад чаа хингитийг Иринич. Тэгээ наадах чи мис болсон гэдэг. Тий. Иринагийн богоон дээр хараад тэгээд нөгөө тэр бас нэг төрцөн амт юм байсан. Тэр чи яг бүр байгалаараа тийм юм богоон суужсан. Рональдо ахын ээжтэй юм жаа. Ээжтэй нь бифтэй байсан юм шиг үлээ. Тэр Роналдог бол Ирина Шейк бол бас хөөрхөн алдрын замнал руу хөтлцсөн. Оддын өвчлөлт рүү хөтлцсөн гэдэг шүү дээ. Магадгүй ш Ирина ч. За тэгээ манай Роналдо ч одоо хинтээ Рианатай бас нэг нэг хоол идсэн суур. Ким Кардашинтай нэг нэг ороод гарсан. Бүхснийх нь хажуугаар гараараа нэг шүргсэн гэнэ. Ер нь бол нэг хороо орсон. Өөрөөр зааруулаа шүү. Роналдо л ер нь орсон шүү. Тэгээд одоо тэр чинь бас Реалд байхдаа бол ерөөсө 7 хоногт 2 шоу бодож байхдаа бол онгоцон дотор бол битүү сайхан бамбирдлуулсан. Хим бэ? Бичнэ охтуудыг. Гайхалтай шүү дээ. Роналдог бамбирт юу болж байгаа юм. Сэвэр. Роналдо гэж юм бас ижил хүстэй гэж ярьд. Ер нь хүүсгүйч байж магадгүй. Роналдог ер нь бурхны баруун гарч гэж. Ямар юу вэ? Хуйлдааны онол илүү. Тэргээр чинь бас цаатгаж ижил хүүснээ далдлах гэж гэр бүл зохиодог махадаг тийм. Наа ч юмс логихгүй байсан. Өөрийнхөө ижил хүүснийг далдлах гад нэг ихнэр хүүхд өөрөө тэмиг юм байна. Чимээгүй гэж. Наата битээ гэж. Хат гоё асуулт ээ. Ямар асуулт? Тоглолтын 90 дэх минутад хожлын гол оруулах уу эсвэл хоосон хаалга руу орж байсан бөмбөгийг хааж бага аврах уу? 90 дэх минутанд хожлын гол хийж тайс. Хожлын гол амар шүү. Тэгээс ялгаагүй. Тийш. Гэтэ хаалга чинь 90 минутанд хаана гэж бас амар шүү. Амар шүү. Хоосон хаалга одоо яг саяны асуултыг наас хоёр л юм санаанд орж ирсэн. Нөгөө Нидерландын эсрэг Испанийн нөө дэлхийн аврагч Инеста хийдэж штэ яг тэр чи эрдэр нэмэх 5 дээр нь баг сүүлийн хэдэн секундэд тооччоод одоо хаалгач гэхэр нэг кола мууны чи нэг сугарж гарч ижаад өөдөөс нь ийн зочин гарч ирээд бас хөшөглөлтийн шууд гоёараа. Тийм өмнөх дэлхийн аврагын Мартинес ч гэсэн амар хаалтууд хийсэн шүү. Харин тий. Яалтч уусал. Тэр бол авсан. Тэгэхээр ч одоо ингээд хоёр талтай байдаг. Тэр кола мууны тэр үл яг баг орцсон би ч одоо ингээл дууслаа да гэж. Хаашаал нь л өөр юм да тий. Нитаач нэг хаашаал 90 дэх минутанд оруулсан нь л хэвээр. Инеста ч хийгээд бүр баг хамаг юм урдсан шээ. Боломжийн орж хаяал бүр гүүгээл самбагийн боломжийг хаана гэж бас нэг тийм гоё юмд яалтсан юм шиг гоё л байна л да тий. Гол нь хийгээд дуусах нэг гэж бас. Цагчаал энийгээ явж ихт нэг валер болгож гүйжчихэл хаацсан. Тэр Инестагийн гол хийхээргээ тэр бүр яг дуусч исэн шүү дээ. Тэгэл подолк ураал. Нялах гэж. Өөдөртэй тоглоод 1-0-оор хожих уу? Эсвэл гайхалтай гоё тоглоод 4-3-аар хожигдох уу? Ер нь Түүхэнд үлдсэн гоё тоглолт гаргаад хожигдох уу? Эсвэл шал өөдөртэй тоглоод нэг хожих. За энэ асуултын хариултыг Моринод үлдээ. Энэ асуултын хариултыг би хариулъя. Би рискийг өөртөө авъя. Ерөнхийдөө бол альва нэг юм зөвхөн ялагч нар л үлддэг. Тэр нь хинч хожиход бодсон шүү дээ. Хэсгийн тоглолт биш бол ер нь хожил. Хайр тэр наач шүүгийн тэгэл 32 л ер нь тэгэл 1-0 ч гэсэн хамаагүй хожих. Улаан ногоон карт аваад чамаагүй л тэгэл 1-0-оор хожих. Хайр. Сэтгэл сэвтэй юм да. Дараа нэг яаж ороос нэг гол бүр нэг хөгийн тэ нэг ойж байхад эсвэл нэг юмд ойсон нэг төсөөлөгөө гол болоос нэг голын баяр ер нь сулхан байдсан шүү те. Гэтэ яг нэг эцсийн мөчтэй л цом шүү дээ. Тэр үр дүн гэдэг тал дээр бол байдаг шүү. Тэрийг нэг шүүмжлээд. Одоо Эмбапе бол ингэ дэлхийн орт үеиг хожиж байгаа. Өнөөс хожоотой шүү. Премьер лиг дээр Арсеналыг баахан л хэллээ шүү дээ. Дандаа хөдөлгөөнгүй бөмбөгнөөс гол хийлээ. Нээлттэй тоглолтноос гол хийсэнгүү өөдхөртэй байлаа. Фанатууд нь тоглолтын дундаас гарч явлаа энэ гэл. Эцсийн бүлэгтээ тий яасан цомыг аваад л. Байвлаа шүү дээ. Тэгэхээр бол би бол үр дүнгийн төлөө явах нь бас зүйтэй гэж боддог шүү. Тийш. Гэтэл тэр аваргуудын лиг нэрээ PSG Bayern хоёрч хаан заавалцсан шүү дээ. Тэр бол гоё тий. Гигээ талдаа. Нөгөө талдаа бас тэнд амар юм бас. Тэнд л өстой жинки яа нэгнийх гошногыг ярьсан шүү. Энэрэс нэгнийх гошногороо оруугаа гэдэл гарсан. Энийг угаасаа кат. Энийг нэг оруулаарэ баа.
За миний асуулт дуусчихсан. Рональдотой зүг бэлтгэл их юм Месситэй зүг баарн цогоо гинэ. Оо айл айлантай л шүү дээ. Месситэй баарн цуусан тэр. Гэтэ Месси Бэлтгэл ээж хэвээр гай удаашаа. Чи 28-д би чи 30 гарцсан. Тэгэж үхээд яах вэ? биологийн нас бараг 40 50 руу явсан ба. Мессигээ нэг уух юмараа нэг барчих байхаа гэж. Месситэй халзуу. Мессигээ ч нэг хумаа ичих байхаас. Рональдогийн бүхс нь 28-д минийх чинь 30 гарцсан юм шүү дээ дуусаа. Тийм шүү дээ. Өөрөө Месси тэр аваад тэрнийг хөлстэй ихний ажил. Месси ард лүү уудаг байвал яах вэ? Арын үзэн штэ. Хард нь гарна штэ. Месси одоо үнэ ууд юм уу гэж. Юу ууд юм бэ гэж. Үнээл уншдаг шүү. Өдөртөө уухгүй ууж ихнаас нэг айлын ихнэр болсон залгаал дуудаа. Залгаал тэгэл гараа яваа шүү Цааш тэр үлд айгүй аим шүү дээ. Манай ундралс наад бод штэ. Энэ шууд оруулж катгч 5 ярьж болж байгаа юм. Тийм за тэгэхээр эрхэм үзэгчтэй. Болдоо Мессиг уухаараа барах юм байна гэж. Бодвол ондромтай байна гэж. Месси бол их нэртэй маань болдооч гэсэн ундрамтай байна. Таямагш. Метро зөвхөн хороол байна. Адал хороол. Нүүтрээд Микл. Микл барьсан биш. Дадаа та бүх маань донешн хийхэр бол. Юу болохоор Ер нь ингээд спортын тамирчин ингээд болоход ер нь хэдийн ирнэ мөнгө юм зарцуулах бол ямар наадхан дээрч юм бол ер нь миний хийсэн судалгаагаар би бол одоо энэ тал дээр бол английн би юуж мэдэхгүй гэж. Ярьж гистэс би юуж мэдэхгүй. Ямар ч тач яг өөрөөс нь амар их мөнгө гардаг гэж формула 1 мэг тиймэрхүү спортч яг хүнээс гарах мөнгө нь амар өндөр болохоор тэр чинь тэгээд дандаа тэгэл хүрээллээрээ мөнгөтэй айлын хөөхтөл ер нь тэгэл болд юм шүү те. Хөл бөмбөг болохоор харьцангуй тэгээд нэг масс спорт гэдэг утгаараа тэгээд Rolex Molex ч бас ивент тэтгэдэгүүд нь тийм учиртай гэж. Одоо тэгтээ хөлбөмбөг бол ер нь нэг гаа газар нэг халаад байгаа гарыг бол те. Ер нь тэгтээ ингээд сошиал хөгжсөн байхад бол нэг бичлэг энэ төргөө явж байхад бол нэг контакт хийн гэдэг те. Ишт те. Бүр ингээд цоорцон гараа байвал ер нь л те. Ганц бичлэгнээс гадна тэр чинь баг орон оронд одоо агаатлах гэдэг шүү дээ. Агентууд бол тэгэл харж л байгаа. Одоо энэ нөгөө агентууд юу гэж юу ярих гэж юу одоо яг юу хийх гэж одоо бид юу царайлах гэж нөгөө нэг ах шиг агентууд ч одоо одоо нөгөө зардан Се болтоо юу шаач. одоо энэ зардаг нөхдөд чинь те энэ Португалийн хилдэн те Бенфика, Порто те Спортинг чинь хаанаас юу авах вэ л өлөв долив явж чинь. Германы хилдэн те нэг Лайпциг, Майпциг тэр хин чинь тэгэл Дортмунд Бааш өлөв долив гайл явж чинь те. Тэгэл хин чи Испанд ажилтдаг юм уу? Бааш та одоо Барсагийн актай юм байна, Реалын актай юм байна. Хамгийн алдартай нь одоо Барсагийн актай юм л гэлээ. Гэхдээ нөгөө яг нөгөө тоглогчийг олж зардаг. Зардаг баг одоо мэддэг байхгүй хөө гэж. Энэ Red Bull-ийн хідэн балиар багууд л одоо сайн. Red Bull-чээр нь юм болгоно спонсортой багтай юм л шүү дээ. Германд 2 байна те. Гэхдээ юм гойгой асуултууд яваад. Хаана Гоё. Одоо чиний тоглолтын хэв маяг заяа. Амьдралын түүхээр кино хийвэл чи ямд хэн гэдэг. миний амьдралаар кино хийвэл гол шүү дээ. Тэгээд чиний ямар ч үчин тоглосоо гэж хүсэж байна. Хин шүү дээ. Чи хөл бөмбөгч юм байгаа. Чиний дүрийг хэн жүжигч юм гэж юу? Тэ. Чиний дүр тоглох хүн олдохгүй хүү. Шүү дээ. Олдохгүй шүү дээ. Зөвхөн хэм байна. Ийм хахига тоглох юм уу гэж. Багаа хүний боксер жигтсэн чи жүжигч олдохгүй байхаа гэж. Стейшиг кат. Юу эратаг юм болчихоо. Инхан гэсэн чи наа кинонд чи буухтай юм гэсэн. Инхаа гал тоглолоо шүү дээ. Боогүй кино заач тоглохгүй шүү. Тийм үү шүү. Ээч цаач өсөндөө хийчих юм гэсэн. А тийш бас. Инхаг Миний өсөн. оронд намайг кино тоглоорой гэвэл тоглол гэвэл за таныг одоо кинонд одоо тоглол гэвэл одоо ингээд кинонод байгаа штэ. Тэр дүрийнх нь одоо оронд нь тавар гэвэл ямар кино тоглох Би вэ? нөгөө юун тоглоё гэж боддог шин. Жон Кэмпинг.
Чанго Пино ихнэрээ өрөхгүй. Яг тийм бал төрлөө. Чи ер нь кино тоглохыг л өөрөө хүн тоглох. Хаалга. Би ч нээсээ сүүл гардаг нөгөө кино чиглэл Монгол. Надад тэрийгөө ярилаа. Тэрний гол дүрд орж байгаа. Холио бандаг хатгана. Facebook дээр нэг амар кино байлаа шнэ. Хойд авах. Одоо баг гарч ирээд шүү. Монгол шүү. Би Джон Вик тоглохгүй юм л үү. Би бол тоглоул. Галадиаторт л тоглоно шүү дээ. Би бас юу кино биш зүгээр юм YouTube контент бүтээдэг нөгөө Anthony Bourdain гэдэг нэг тоглож байсан. Нас орсон. Тэр хүний орондоо бас байж үзмэр санагдтыг. Тэр хүн чинь нэг тэр контентийнхаа зүгээр амьдралын философи ярьдаг. Тэгээд орон орны нэг хоолд орч үздэг. Таны амьдралын философи юу юм? Атч аваад байгаа. Хөлбөмбөгээр. За мэдээ. Ирхэн үнсгдэж байна. Таны амьдралын философи юу вэ? Энэ одоо Монгол тулахтны зүүр их юм биш үү? Яах вэ? Тэр чинь юу философи? Ер нь яагаад амьдрал ярьж болдгоо юм? Писта гэж. Чинийх юу юм? Миний амьдралын философи бол хурдан машин унжааж. Өөрийгөө мэдрүүлээ та үеийнхэндээ. Билүүнээс хөлбөмбөгийн нэг л дөрмөг өөрчлөх боломжоор ямар өөрчлөх вэ? Тэгээ энэ навши усны завсарлаа нэлээ. Би юу шүү. Дөрмөн дээр бол нэг 5 алдаа гаргасны дараа 10-аад алдаа гаргасны дараа шар утсан. Би бол одоо бас ингэж боддөг ш. Та одоо энэ 5 сэлгээ гэхгүй сагс шиг зүгээр хамаагүй оруулж гаргаад байвал яа. Түл хийчих шүү ямар хоккей шүү дээ. Ер нь тэвэд ивэл яа. Түл болдохгүй шүү. Тэгэх юм бол тэгээ шийдвэр гаргал тоог шүү. 11 хүн байгаамжаад 6-7 байлгаж болдох хүмүүс л нэмээд. Тэр яах вэ? За саяны асуултанд орё. Амьдралын философи юу вэ? Чиний бодлоор штэ хөлбөмбөгийн түүхэнд хамгийн дутуу үнэлэгдсэн андеррэйтэд тоглогч. Энэ төр хүн болгоны ярьдаг. Энэ гоё тоглогч юм бэ? Гоё ас. Хамгийн андеррэйтэд үү? Дембеле юм байна. Уул мундаг. Дембелег чинь ярьдаг л байсан юм. Зүгээр чи ядаж өөртөө амар таалагддаг гоё тоглогч юм байна. Чи зүгээр өөртөө нэг удаа үнэж яагаад хариулчих. Тэгвэл чи зөв малихгүй яг юм. Яг үнэнгээс хэлдэг. Загнуулаад гэж болчих. Би нэг юу хэнийг боддөг юм аа та. Тэр 14 онд Хамас Родригесийг харснаас тэрнээс ширнээс юм тэрэн дортой бас харддаг шүү ер нь. Тэнд ч цаачмаар бодсралтай шүү 16-гийн гаднаас ч зохиол бүр. Яалт шүү дээ карьер нь унтсан л. Би бол Хамас Родригесийг л гоё гэж бод. Ер нь ийм миний саяны асуултыг ойлгоход бол маш гоё жигдхэн форумтай ажилласаа хийдэг нөхрийн талаар ярих гэдэг шүү дээ. Ер нь бол тийм. Гэтэ хүмүүс тийм дотоо үнэлэгддэг мөртлөө аюу гоё авислаг амар сайн тоглогчлахгүй. Тэгээ хүмүүс нэг сайн ярьдгүй. Салин бэлэн байгаа гэдэг чинь. Жишээ нь сая зүгээр Парис дээр гихт чинь те Дембеле ч одоо алж идлаа л гэдэг хад яг үүндээ Кварцелач тийм тусал буцарлаа шүү дээ. Тийш. Кварцелат бол. Энд ялчгүй 11 хүн байхад ялчгүй хажууд нэг нөхөр сүүдэрт дарагдчихсан. Хөөш нь хөл бөмбөгт ер нь андрэйтэд гэж тоглож ер нь байд юм. Зөндөл байгаад илүү. Хог нэг ер нь сагс арай өөр юм шүү. Талбай 11 хүн гэдэг ч бас өөр юм шүү. Тэгэхээр за тэмцэж харин зөндөө байгаа даа. Ер нь зөндөө байгаа. Гэхдээ заавал андрэйтэд гэж хүмүүс ярьдаг байхгүй. Тий. Ярьдаг байх. Тий. Зүгээр л одоо тэгээд чадж байгаа нь л амар явж байгаа. Тэрнээс л яг тийм дутуу үнэлэгдсэн тоглогч юм болгоч л ярьдаг л хэлдэг. Тий. Тэгвэл би нэг хүнийг нэрлэлээ. Амар ярьдаг байхгүй. Кокорелла гэж. Нэр үнш кокорел амар ажилтдаг шээ. Тийм шүү дээ. Олисо хэлсэн байдгийг шүү. Зааста. Надад ер нь хамгийн анзаа эвгүй байсан л кокорелла шүү гэсэн. Ер нь кокорел бол гомдоод явчихлаа шээ. Нэгдүгürt энэ фанатууд тэгээд англичуудын хөлбөмбөгийн ядаргаатай хэмлэлий арай тэгээд ер нь аягүй ядарсаа заач залхсан. Ер нь эднэрт ингэ шүүмжлэгдээд би ингээл цаач зайдий чи юм бэ. Зайд. Одоо араас нь Энцо ч бас үзэн ядсан бас ямар ядаргаатай. Олигтой тоглосон чи. Oh my god, what the fuck гэл. Амар тоглолцол гарч ирэхэд наад муу чи ингэчлээ тэгчлээ гэл. Амар тоглолч гарч ирэхэд тэгэл зөхөн таарч. Өнөөдөр зөхөн таарсан байна. Муу тоглохоор нь ерөөсөө ингээл үнэн хог юм боллоо тийм бол амар ядаргаа. Ядаргаан байна. Үрхэн үсгчтэй. Тэгвэл хөлбөмбөгийн эсрэгээр нас өч overrated хамгийн их үнэлэгдэн мөртлөө хамгийн мяа гэж боддог тоглогч.
За энд бол толгоонд нэг л Илгүүний ахын хариулт өгье бол мэдээ. энэ бол толгоонд бол миний сүүлийн хэдэн сар нэг л хүн орж ирж байгаа. Ямаал байна да гэж. Илгүүний хариулт. Би бодчихлаа. Одоо алаад байгаа мөртлөө алахгүй гэсэн үг тий. Тий одоо алаад байгаа гэж хүн болгоо ингээ хүн болгоны амны таар. Хүн болгоос ярьдаг. Аа. Гэсэн мөртлөө шаадгүй. Хин. Тана ямаал байна. За тэр мус. Ямаал эвгүй шүү дээ. Мусялаа байна тий. Тэгэхээр мөсөлөж амар гимтэл тэр гимтлийн яах вэ? Энэ жилийн Ливерпулийн вирц байна тий. Вирц ч бас давгүй шүү. Тий. Хүмүүс одоо алаад байна л гэдэг тэгээд өөрх юм одоо үнэхээр бас ойлголтгүй л байгаа байхгүй тий. Өөш баг нэг өөр идэт нь их өд юм шиг. Одоо тэгэл сая нэрлүүл баг одоо Исаак гэх юм шүү. Одоо ингэ хөл бөмбөг үзгэр нөгөө тайлбарлагч за энэ стаалдаг шүү, энэ ста гоё шүү, энэ ста ингэдэг дээр наад чи аюултай даа гэдэг. Аюул нь байдаг л ахaltaа. Гэхдээ бол үнэхээр энэ тавьсан нөхдөд байгаа. Исаакаас одоо хин айх юм. Би яахгүй шүү. Тийм шүү. Тэр Ньюкаслын тэр амир байсан, яг амир байсан ч юм уу дөө. Яавчлээс нэг хатаасаа хаврах шиг нөхөрлөг гол. Шинэ тэгвэл хөл бөмбөгч ер нь андретэд биш overrated их үетэй биш үү гэж. Бараг сая нэрлүүл бараг нэрлэхээр юм биш. Одоо хоёр хөлбөмбөг үздэг юм чи хоёроос юм асууж. Би нэг үзэхгүй байсан. Хөлбөмбөг яг юу ингэж та ингэж гоё гэж боддیں۔ Таад. За энэ бол ер нь яагаад юм амар алдтай. Яагаад хөл бөмбөгийн үүсэл ухсаана гэвэл 1800 амар мэддэг юм шиг ихлүүлэл тэгээ байдгүй шүү. юун тийм гоё гэж Тэр боддیں۔ яагаад үзээд байгаа. Хөл бөмбөгч бас цаанаа нэг юм байдаг байхгүй. Чанаа нь юу юм? Энд чи шашин байдаг. Би чи халуун цустай шүү. Бүгд тэрэл халууш юм могоо шүү. Үгүй тэр дундаа би чи могоо барьцсан. гэж одоо мэдсэн. Би чи латин цустай юм байхгүй. Наач ар хүн. Хариулт байна уу гэсэн. Энэ асуултанд хариулахгүй ч байсан байж болно шүү. Миний бодлоор одоо дэлхийн аварга бол тэгж бодоод байгаа шүү дээ. Одоо олон улсын зөндөө олон улсын тамирчид олон улсынхан нэгдэж ингэ тоглож байгаа нь одоо Ер нь би яагаад хөлбөмбөг үзээд идэм бол гэж. Ер нь яагаад үздэг юм бол? тоглож Чи сакс яагаад үздэг? Энд юм хариулах гэсэн. тэгээ олон улсын тамирчид олон улсын Just айгу бөөрн хэлхинтэй. хэлэх гэсэн хажуунаас орж ирэх шагаад байсан. Аялж штэ тэг. Өөстө бүр мартагдаад байна. Дэлхийн аваргыг бол тэгж л удаж штэ. Тэгээ зарим улсад бол баг дайнч гэж шүү. Зарим улсад хоорондоо тоглохоор баг дайнч болоод байгаа юм шиг ш. Зарим нь одоо нөхөрсөг юм шиг. Сайн нэр Мексик юу Солонгос хоёрын тоглолт бол пенүүд нь ч гэсэн аягүй гоё. Ер нь тэрүүгээрэл гоё юм биш үү те. Ер нь тэгэл пенүүд минутад бүгд нэгдэл одоо нэг юм үзэж чинь. Нэг тэгээд айгүй гоё спорт юм л та тий. Хөлбөмбөгч гоё штэ. Ер нь бол тэр цаана талбайн шүү. Одоо ингэ тий. Тэ би шүү. Одоо нэгдүгээр Чи хариулчаач. Одоо нэгдүгээр тэр Бид баг хоёроос одоо тэр үр дүнд хүрж байгаа нөхцөл байдал чи өөр айгүй олон ажиллагаатай байхгүй тий. Айгу ажиллагаа. 11 толгой маллна гэдэг чи хэцүү шүү. 11 толгой тэнд ингээд нэг гол хийгээд тий. Тэгээд Тэр нэг голын төлөө 11 хүн зүрх сэтгэлээ зориулна гэдэг чи бас. хүн юм хариултыг сонсчоод Би энэ давхар ярьсан шүү. Яг миний бодсон юм яриад шүү. За яри. 11 нөхөр чинь нэгдүгээр 11 нөхөр чи хаамтай гэдэг гэж. Юу болгоод давтаа шүү. Хатны цойроо юм аа. За ярих хэрэг юм. надад бол ингээд зүгээр анх үзчих чинь бүтэн 90 минут. Тэгээд цөөхөс илгээтэй тий. Тэгээд ерөнхийдөө ирчүүдийн спорт гэдэг уу. Эмхтэй хөлбөмбөгт амар хөрөнгө оруулалт хийдэг ч гэсэндээ ер нь их үзээд гавьяад байдаг шүү дээ. Дандаа ирчүүдийг юм. Шигрийн эмэгтэй спорт хамгийн үздэг нь баг волейбол юм Тэгээд шиг. дээрээс нь амар олон байрлалтай байдаг тий. Тэгээд нэгнээсээ айгу хамааралтай. Тэгээд эн чинь геополитикийн үед бас нэг тухайн үеийн тэр цаг мөчлөгөөр бас хоорондоо нэг тийм өсөлдөөний нэг тийм юу байсан юм шиг тий. Одоо цусгүй тулаан гэдэг шиг тий шатар. Тийм шүү. 11 хүнийг маллна гэдэг ч бас чи ч ойлгохгүй л. Одоо тэгээд Пистак. одоо ингээл яг үзэл таашаал авдаг юм чинь тэгэл гоё л та. Тэ яач вэ зүгээр өгш. Гэт нүд үтэн дээш. Би яг стажонд очсон юм шиг. Гэтэл шус ингээл даравчгүй. Тэгээд үзэгчдийн атмосфер энэ төр шал шүү дээ. Одоо жишээ нь ингээд бүх тоглогч нар өөрөө өөрсдийн гэсэн дуутай тий. Тийш дуутай шүү. Вака гэдэг ч бас дуу шүү. Одоо жишээ нь чи тамирчин байлаа чиний тухай дуу. Дуу Стажонд дуулаа шүү. Хийцэн биш. Хуруу темка гэж дуулж байгаа.
England-ийн тэр юун дээр ягаад хүмүүс тэр Oasis-ийн Wonderland тэр дуулаад байгаа юм бол би яс тэр ягаад тэр одоо Oasis ч одоо England юм байсан. Ливерпул дуулдаг. Ливерпул ч тэр You will never walk alone гэдэг сан ер нь дагаад дууч дуулдаг би л ойлго. За кат шиг. Чимиг үсгий кат шиг. Ерөнхийдөө тэгэл Чи ихтэй ямар хөөц юм асуудаг байсан. Тэгээс тохиолмог үздэг юм биш утгах юм мэддэг юм биш. Би мэд сая яриуллаа шүү дээ. 11 хүн гэдэг чинь хүмүүс ер нь тэгээ багийн спортыг их үздэг тий. Газарчлалнаас илүү. тийм шүү дээ. Дэлхийн авраг ягаад юм бэ? Юу гэдэг чи би ямаас дахиад нэг асууч. Дахиад асууч. Ягаад дэлхийн авраг ингэж хүн үзээд ягаад юм амар? Асуух гэдэг 4 жил ягаад нэг болтыг тэгвэл тэгдэж. Энд чи ерөөсөө анх дэлхийн авраг маань Уругвай зохиогдсноос хойш яг 4 жилийн дараа улс мөнгөтэй болсон байдаг аахгүй. Улсуудыг дайны 4 жилийн дараа мөнгөний бараа хараад энийг яг 4 жил нэг хийх шээ. Ер нь яагаад 4 жил нэг хийд юм бол? Үнцний л юм битүүлж байгаа. Тийм шүү дээ. Ойлгомжтой үнцэн шүү дээ. Олимпосоо жишээ авсан ч юм уу. Тийм шүү дээ. Олимпичууд эртний Грекийн Олимпос уулын доор. Тэгэл 4 жил хүлээж орно гэхэр чинь тэр чинь тэгэл алаалах. Дээрс чи эх орныхон төлөө. Одоо ингээд саяны дэлхийн аваргыг чи олон баг орлоо, үзэх юм алга лалар болно гэж бүгд л гоншгонлттой л эхэлсэн чи яг эхэлсэн чи яасан бүгд л ёо ямар гоё болов, ямар сайхан байваа гэдэг санцсан л байгаа. Одоо тэгтээ ингээд том соёл хөлбөмбөгийн соёл ихтэй том улсуудаас илүү доос нөгөө нэг жижиг улсын тамирчид ч гэсэн амар тоглолтог болоод байгаа юм шиг. Энэ жилээс одоо тэгж харагдаж байгаа юм биш үү? Тийм яалтчгүй. Хөгжилтэн ч гэсэн одоо Азийн орнуудын холбоотой байгаа тийм. Европын яг зөв шүү дээ. Европын цагаачлалын бодлого, Америкчүүдийн юу нөгөө нэг визний асуудал гэл ерөнхийдөө ингээл олон орны хүмүүс ерөөс хаасайгүй амьдрал тий. Тэгэл хаас соёлоо ингээд сурчлаа. Олон соёлын бөөгнөр биш. Тийм шүү дээ. Одоо ингээл Англи төрсөн тэр олон хар нөхдүүд байж гин тий. Франц төрсөн олон хар нөхдүүд байж гин. Японд төрсөн хар нөхөр хаалгач болсон байгаа шүү дээ тий. Нэг юм айгүй сонирн болчиход байгаа шүү. Тэгэхээр одоо тэгээд юу юм биш үү? Шигшээ баг тоглох сонголт олон болчихлоо яг тий. Одоо чи имээгээч дагаж болно, өвөөгөөч дагаж болно, их чигээч дагаж болно те. Эсвэл цусыг үлдсэн гамгүй хайсан байгаа. Чаас нэг юм асууч. Гоё юм бодчихсон мартаашаас. Л одоо. Яг найсах байгаа болцсон юм шиг. Чаас нэг юм асууч. Одоо ингэж юу байгаад байгаа байхгүй юу? Би асууч. Одоо нэг юм шудраг одоо авьяастай хүн ингээд үнэлэгдэж чаддгүй шүү дээ. Одоо тэгэхээр хөлбөмбөг бас тэр мэрэгдээс одоо гаргаж ирдэм болов гэж бодох юм. Амар шүү дээ. Одоо тэгэл зарим хүмүүс одоо улстай байвал эзэж үнэлэхдэггүй одоо тоглогч нар бол зөнтэй байгаа шүү дээ. Тэгэл ямар нэгэн улсад очиж цагааж иргэн болол одоо тэгэл калал залдлын бодлоо явж байгаа тоглогч нар ч гэсэн зөндөө байна. Тэгэхээр одоо тэгээд тэгэл Камеруны нөхдүүд байна. Бүгд л Францад багтаж инкэ байлаа тий. Тэгэл одоо хим байна. Англид байсан нөхдүүд ч одоо ихэнх нь Конго, Монго гэх сонь улсад очиж тоглолцсон байна шүү дээ. Тэгэл бас хөл бөмбөгтийн дэлхийн аврагт тэр чинь том талбайд гарна гэдэг чинь тэгэл ялангуяа тэр улсынхаа шигшээд орсон жижиг клубын тамирчид бол том боломж өстэй угаасаа асар том болж. Одоо бүгд л энийг чи үзэл хэнийг авах уу яа. Тийм тэгэл энэний дараа л хамаг юмчаад Энзо Мензо хүртэл аял дэлхийн аврагын дараа л Челси рүү явсан. Алварес ч гэсэн дэлхийн аврагын төлж байгаа. Есүс ч гэсэн тий. Тэгэхээр ер нь дэлхийн авраг гэдэг чинь бас том давтсан гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт. Гэтэ тэнд багтна гэдэг чинь бас л тий. Ер нь дэлхийн аврагт одоо орно гэдэг чинь тий. Тэр чинь л одоо тэгэл хөв хүний үед тэгэл цааш яригднэ зү. Манай одоо тэгэл дэлхийн аврагт хэдэн оны дэлхийн аврагт орж ирсэн. Одоо энэ дэлхийн аврагт энэ үзэсгэлэн чинь хүссэн үлийгээ ээж яваа гэхтэл тий дунд нь Ситигийн хусаанаа гэж. Аярт тэрэл ин чинь бас. Өстөр хусаан очоос том биетэй юм байл шүү те. Хамаас гадна урт манай Хааландын хажуудыг жижиг харагдаад байсан л гших. Яг Үзбек дунд орсон ч бас мунаг тийм. Харин өнөөдөр л мэдрэлээ гших. өнөөдөр би ч хааландаар очоо ийц. Тэр нөгөө FIFA тоглолт гших. Хааланд юу вэ? Тэг би ч бас асуулт чи саксны тамирчин болох хөл бөмбөгийн өмд орчих бол. Тэг мэддгээрээ саксных болно шүү дээ. Айл баг тоглох. Голд стэт тоглох шүү дээ. Ямар байрлалт гэж. Хэрвээ би амар ингээд мундаг юутэй заяа. Авьяаслаг саксчин болвол
бас сургах газар очиж штэ. Вашингтон. Тинчээ одоо цоорж байгаа л хэвээр дараа нэг эвгүй гадар доодвол хэвээр Саланга Макс гэрийгээл Скөөрхөн бод. Вашингтонд эсвэл домог болж болно. Монгол улс гинэ Америк нэгдсэн улс хэвээр хотын төвстэй шүү. Одоо энэ багийнхаа домог болоход бол цалин орлого бол хангалттай байхгүй тий. Багийнхаа хамгийн өндөр цалинтай нөхөр. Тэгээд тэр чинь бас цаашдаа яригдэн шүү. Тийм цаашдаа ингээ гоё өөрийнхөө нөгөө юу гэдэг лээ. Legacy юм үлдээч тий. Одоо Жерард Тоти шиг л байхгүй тий. Тоти ч одоо хүн болгоны л хүсэл байсан. Тэгэл Ромод хатж байгаа шүү дээ. Тэгэл Ромагийн домог шүү. Ромын жанжин Домог шүү. Сагсан дээр бол багуудаас жоохон жалга баг нэрнгээсээ байгаад идэв юм. Одоо амар тоглох шинэ гацаадаг. Нөгөө тойроод гой тоглогч ачууж өгөхгүй ч юм уу. Эсвэл ганцаараа ингэ тэгэл хайчдаг. Тэгээд тийм багуудаас байгаад идэв үстэй. Тэгэл МБ юу ч бас 8 сони юм л хөл мөвч бол задгаа босч байгаа байхгүй тий. Зүгээр таалагдсанаа л авна шүү. Таалагдахгүй л зайл шүү дээ тий. Драфт март гэж байхгүй шүү дээ тий. Сайхан гусалцсан шүү дээ. Би бол зүгээр боддоо шүү хөл мөвч юм байсан бол нэг айтайхаа нэг хөөхөн зургатаар гардаг багт тоглолоо тий. Тэндээ оцааж 27 молоо наснда нэг амар гэрээ хийгээл тэгэл тэндээ ирсэн. Яанас гэж нэг моног ирээ байд юм аа. Яанас бас л Африкаас үстэй. Грек шүү Янсан гэж Биш. Төрсөн улсын нэр. Африк харуудлаа Африк ш тэр нь хар грек гэж хаадаг. Хар грек чи харсан юм. Грек гэдэг нэг юу байдаг. Цагаат юм. Одоо үг эцэг нь Африк л хэлэхтэй. Шатгсан. Өө Африкаас л чи харуудыг одоо тэгээд Жордан Африк юм уу тэгэл. Өнөө аав ээж эмээ өвөө Африкаас л ирсэн хүн байгаа шүү дээ. Жордан Африк юм. Америкийн үлдээ яг гол Африк цосол байгаа шүү. Сэ грек гэж. Грек шүү дээ. Яанас чи грек шүү Яанас чи дээ. гэр бүлцэнд грект нэг хөл босоор идэгсэн. Чи ирэхгүйгээд амьдарч чадахгүй. Тэгэл нэг бас хөлн сагсан өмгч гэсэн сүүл орж ирсэн юм байна шүү дээ. Яалчгүй авьяастай. Тэгэл хөдөлмөр тэгэл нэг би порт ч гэсэн мангар тонхоо өндөр мөртлөө. Тэгэл амар сархал. Энэ би одоо сонгохгүй юу л гэдэг байсан шүү дээ. Тэгсээр гад Милокид ирэл Милокид тэгэл байсаар гал нэг авраг авч гисэн төө. Тэгэл зас солигдчихлаа шүү дээ Майами руу. Тэгэл Майамид одоо авраг авчилдаг тоглосон. Энэ спорт чинь бас нөгөө биеийн юу хөгжил энэ чинь бүтэц энэ нь бас айгүй нөлөөлт юм л шүү дээ. Нөлөөлж шүү. Зарим үнд Амар нөлөөлт. тань болохгүй зүгээр болоод байгаа. Заримд нь бол одоо Вимбани гэдэг шүү дээ. Гаруудад бол турхайн зүгээр байгаа таахгүй те. Бүтэц гимтэхгүй. Тий. Өгдөл бас байх. Жижигнээс хөрх юм ярил ярьцдаг хөх. Физикл өгдөл байх хэрэгтэй юм байлаа. Тэгээ нэг төрмөл юм байх хэрэгтэй юм байлаа. Тэгээ спортод ер нь бол амжилт. Түрүүний хоёулын яриад идэг шиг л одоо нэг жижиг сажиг болцонгоо одоо бол тийм болцсон байгаа даа шүү дээ. Одоо би жижиг болчоогоо хөгжүүлээд байгаа шүү. Жижиг болцонгоо хөгжүүлж Гарч жилцэх гээд байгаа шүү. Жижиг. Тэж гимтэхгүй болоод байгаа шүү дээ. Дээр өдөртөө моног бустаг болчихсон тий. Түлхэл зээлдэг гэсэн. Одоо хөлн бүгдээр одоо яадаг юм болоо. Одоо бодоход ингээл баахан далангахаа ноцолтон шиг юм байсан байгаа. Одоо өөрөөсөө сүлжилтэд бөө гөрөөс тавьсан юм шиг л. Тэ? Гоё болцсон баг. Хөл бөмбөгч дэлхийн спорт. Тэгэл дэлхийн угаасаа саксчин саксыг тэгэл Америкийн нэг 200 300 сая хүнийх нь нэг талын үзэн. Тэгэл Аз үзэн, Европ ингээл хөл бөмбөгөө бодохоор чинь тэгэл Африк, Төв, Европ, Аз хөл үзэн шүү. Тэр чинь тэгэл хүүхдүүд угаасаа хөл бөмбөг ихэн үзэх нь аргагүй номер 1 байх нь ч тэгэл аргагүй юм шүү. Одоо ингээл Монгол жоохон өөдтэй үл хөл бөмбөг бол тэгэл бас гадагшаа гарах боломжууд байгаа хөх тээ. Хусаанаа гарчаад хахад одоо манус яга болдгоо. Монгол одоо зөндөө Роналдо шиг хүүхдүүд морж бол гарах. Нэг бата явж явах ч юм билээ. PSG-ийн батааранд бата гэж. Яа. Өөрлөгөө хийж мэгээ шах. Одоо хамгийн амжилттай Монгол явж байгаа хүн чи одоо Сербийн лигт байгаа тий. Тэндээсээ явцсан уу? Тий. Сербтэй байгаа хөө. Тий, ер нь хожлын гоолтой, цаа чин бол тэндээ бол азаргалж байгаа, идэж ууж байгаа. Гоолтой. Тэр бол тэндээ бол сонх юм шүү дээ. Амжилттай тий. Сон хямын Солонгос нэг хүүхэд байгаа тий. 18-тай 17. Байд шүү дээ. Монголын хүүхдүүч зөндөө байдаг шүү дээ. Нилээ авьяастай гэдэг. Барсагийн актем тоглодог гэдэг нэг хүүхэд блог хийгээд л хөлбөмбөг. Барсагийн актем гэдэг. Монголд уу? Тийм үгүй яг Барсад бүр очсон. Тийм Испанд анхны Day 1 маань ингээ очих нэг өндөр хар нөхдөдтэй л гүйлдэх. Тэгээ туг мөгөнд гоё юм Барса актем. Гэтэ манайхан нөгөө бас юу шиг ингэж нөгөө андуурч нэг